Өнөөдөр ямар аим болж байна? Арт. Аврахын зангарыг харууллаа да. За ярина гурлаа. Ярина. Өнөөдөр угаасаа чи надаас юу гэлээ? 0 Lakers хожигдуул. Lakers хожигдуул. Яа Lakers яа Denver-ийг ажилласан л байх шиг. Би ч болон Denver-ийг аврах гэдэг багт бол итгэл байгаа л та. Гэтэ яа. За яхаа. Окей. Hey, what's up guys? За NBA Lover Boys podcast-ийн 14 дугаар бичигдэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр студид Think Camp podcast room студиэс за hot tea basketball-ын хүлгэн. За тэгээд NBA Talk-ийн одоо former member гэхөө эсвэл ex member гэхөө. Former member. За хамарчин. Тэгээд Denver Nuggets багийн ер нь бол томоохон төлөөллүүдийн нэг. Хамгийн том титр нь иргэн амарчин. Иргэн амарч ах маань бол өнөөдөр ирсэн байна. Яасан намайг ирнэгээ зориулаад ийм bubble хайдаг. Үгүй. Энэ манай удирдлагын турш байгаа. Дэлхийн хамгийн шилдэг тоглогч гэдэг утгаараа. Окей, иргэжлээс Wemby-г авч тавиараа. Тэр цол иргэмд нь. Тэгээд энэ жил ер нь бол NBA Talk-тоо үндсэн байгаа тий. Хорсонгүй. Тэгэхээр аах тий. Гэхдээ саяхан бас үзэл санжил байла. За ялдах ингэж би зөрүүлж ингэх байсан да. За ажил төрөл сайн. Давгүй энэ ч эд амир сонгол Монголын ингээд ажилтны үеэр одоо хүн сандаргаад тэгээд гүүгээд ороод ирлээ шүү дээ яварч байсан. Тий. Сонгон найрхан дүүргээс шууд ирлээ шүү дээ. Тий. Тэгээ юу шүү сурчлага эхлэх болоог болоог. Тэгээ окей манай студ бол Think Camp podcast room-аас бол бичигддэг. За тэгээ бидэнтэй хамтарч харилцдаг. Ном expert agent-ийнхэндээ бол бас баярлаа гэдгээ хэлхэн зүйтэй баг. За окей тэгээд шууд хэдүүлээ плей-офф. За ер нь NBA-ийн улирлын шагналтнуудынхаа талаар. Ер нь улирлын шагналтнуудынхаа талаар эхлээд яриад явчих тий. За тэгээд мэдээж энэ 7 хоногт бол хамгийн том шагнал бол тодорлоо. Улирлын MVP Никола Якич 3 дахь удаага. Сүүлийн 4 жилд 3 дахь удаага авлаа. За энэ дээр ерөнхийдөө бол за та ямар хуу байр суурьтай байгаа вэ? Никола Якич бүх цаг үе ерөнхийдөө одоо хидэд ирэмблэгдэх одоо хэмжээний тоглогч болж үнэлэгдэж байгаа вэ? Ингээл шууд ер нь эхлэе гэж бодчих. За тэгээ. Ер нь MVP болон Jokic гэдэг өгүүлбэр нэг хоёр үг гэсэн нэг өгүүлбэрт орохоор намайг тийм их субъектив biased нэг өнцгийг барьж ярьж гин гэж хүмүүс харах гээд байдаг л да. Тэгээд би хувьдаа бол одоо саксофон бүг үзсэн цагаас хойш ер нь MVP-гийн шагнал гэдэг зүйлд их дуртай байсан. Миний хамгийн дуртай MVP бол Nash-ийн MVP-нүүд байдаг байхгүй. Тэгээ хүмүүс болохоор ингээ нэг жил шаг авах байсан, нэг жил нөгөө би авах байсан энэ төргээд. Тэгэнгүүт одоо ингээ харъя л да. За сүүлийн 20 21 жилийн MVP-г харъя те. За энэ жил Jokic, Nodnon Embiid, тэрний өмнө 2 Jokic, тэгээд тэрний 2 өмнө Giannis, тэгээ Harden, тэгээ Westbrook, тэгээ 16 15 онд Steph, 14 дээр Durant, 13 12 дээр LeBron тий. 11 дээр Rose байгаа. Тэгээд 9 10 дээр LeBron байгаа тий. 8 дээр Kobe байгаа. 7 Nowitzki. Тэгээд 5 6 Nash, 4 Garnett. За эдрийг ингээд хараад үзэхээр ерөөсө яагаад advanced stats байдیں۔ гэдэг зүйл яригдчихэж байгаа. Манайхан гэдэг нь юу шүү? Сагсан бөмбөг сонирхчод. Ер нь дэлхийд ихнэ. Энийн статс нь илүү энэ нэгээр гарсан шүү дээ. Ингэж ерөнхийд нь хардаг. Гэтэл тоглогчийн хамгийн үнцнийг юугаар хэмжиж байгаа? Яг тэр талбай дээр байгаа, талбайн гадна байгаа, нэмэх хасах. За тэгээд тухайн тоглогчийн багийн хамтрагчид нөлөө, магадгүй тэрний харизм гэдэг маш олон зүйлс байгаа шүү дээ, тийм. Тэгэнгүүт win share-ээр хэмжигдэж байгаа. Тий. Win share 48. Тий, per 48.
Warp байгаа тий. Value over replacement player. Энэ хүний оронд хүн байсан бол гэдэг. За тэгээ хамгийн чухал нь BPM байгаа тийм үү? Нэг тоглолтын ер нь тийм. үзүүлэх үүрнэлээ. Тэгэнгүүт яг энэ категориороор тэргүүлээгүй мөртлөө одоо MVP авсан тоглогч нар айгүй цөөхөн баг. Сүүлийн 20 жил харахаар Ноднингийн ёо гэж хагаад байгаа юм. Нөгөө дөрөв тараалж авах байсан гэдэг зүйл би итгэдэг. Ягаад гэвэл Ноднин би бол авчих байсан байх гэж бодож исэн. Гэхдээ Ноднин авсан бол энэ жил авахгүй байх. Энэ жил Шей Лука 2-1 төвчгээд fine. 18 оны хард байт юм лээ. Гэхдээ Янс тэр хоёр маш ойрхон байсан. Бүр дийлцэн супер ойрхон байсан. 11 оны Rose тэр бол маркетингийн кампайн. Тэр бол дэлхийд дахнаа LeBron гомдсон ийм л асуудал байгаа. LeBron Williams болсон байсан шүү дээ тэр үед. Дэлхийд дахнаа доо баг LeBron гомдсон гэх юм уу? Тим агуу нөлөөтэй байсан байна шүү дээ. Бүр LeBron-ы тэр 10 онд decision хийгээд Miami руу явдаг тэр жилийн би нөгөө тухайд Colorado оюутан байсан. Тэгээд sports business юу лээ? Sports economics гэдэг анги авдаг гэсэн. Тэрэн дээр бид нэр судалж үзсэн чинь LeBron тэр жил Cleveland-аас явхад Cleveland-ийн жижиг дунд бизнес $270 сая алдагдлалд орж исэн юм байна. Тэгээд зөвхөн нэг хотыг ингээд ганцаараа ингээд эдийн засгийг нь дээш доошлуулдаг тийм л агуу тоглогч байсан. За тэгэнгүүт тэр бол цэвэр маркетинг юу орсон. Бусдаар бол нэг амар сүртэй тийм савлдгүй. Тэгэхээр энэ санал өгж байгаа хүмүүс маань өөрсдөө яг тэр өгж байгаа критерий айгуу тийм consistent жигд байдаг те. Иргэжилж тэгин тэрний араас ч гэсэн тэгэхээр л байх болно. Багийн амжилт тэрэнд нөлөөлдөг. Хувь үндсэн 3 стат нөлөөлдөг. Гэхдээ нийт overall ер нь бол хантаал хэлж идэг. Яг ойрхон MVP-гийн зүрхэн дээр бол байж болно. Тэг яг үндэ sorry саяны MVP-гийн шагнал ойрхон байсангүй. Энэ бүтэн улирлын шагнал болохоос хин 2-3 сард сайн тоглосон шагнал ус биш. Тийм ээ. За тийм л байр суурьтай байна. Тий. Ер нь яг санал нэг байна. За энэ дээр бас нөгөө нэг юм нэмээд хэлэхэд олон фактор байгаа. Гэхдээ бид нар нарратив гэдэг зүйлийг заавал олж хэрэгтэй. Энэ хүн өгж байгаа учраас хүн нарративд одоо зохиолд одоо мэдээж хөтлөгдөж явна шүү дээ тий. Тэгэхээр энэ жил яагаад Йокич авсан бэ гэхээр Шей яагааргүй нөгөө үлрэлийн сүүлийг жоохон муу хийсэн. Өнгөрсөн жил Йокичээс аваагүй нэг шалтгаан үлрэлийн сүүлийг муу хийсэн. Өнгөрсөн жил бол бүр ингэсэн. 3 сарын 4-ний өдөр манай цагаар өгдөг лөө яадаг үлээ. Мемфистэй тоглоод Мемфисийг хожоод 6 тоглолт үлээ дээр тай брейкертэйгээ гарсан байхгүй. Тэгэхээр ухаанда юу н ойлгомжтой болсон. Нэгээр гарах нь ойлгомжтой болоод тоормсгчихсан байхгүй. Яг зөв. Тэгсэн чинь Ноднингийн 3 сарын Денвер 15 тоглосон. 8-7 гэдэг рекордтой байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс prediction дээрээ хизээч Денверийг авна гэж баг ихэнх хүн тэгж бодоагүй. Phoenix гэж ярьж байсан. Тэгсэн бол тий. Тэгээд дээрэс нь яг зүгээр энэ мэрэгжлүүдийн яриаг сонсохоор бол Йокич яагаад өгсөн бэ гэхээр яг энэ Йокич, SJ, Лука 3 бол статын хувьд ойролцоо. Яг мэдээж advanced статын хувьд Йокич бол арай илүү байгаа шүү дээ. Тэгээ SJ бол нэлийн бас бариад байгаа. Ер нь нэлийн ойрхон болцсон. Гэхдээ яагаад Йокич өгсөн бэ гэхээр манай гарагийн хамгийн шилдэг тоглогч гэдэг нэг юм аргумент бас гаргаж ирээд байгаа байхгүй. Яг мэдээж тухайн удирлаа 4 жил ч гэсэн бас манай гарагийн шилдэг тоглогч байсан дээр хоёулаа санал нэгдсэн шүү дээ. Яг тухайн удирлаа дүгнэ. Гэхдээ яг одоо юм хэнийг нэгт байх вэ гэхээр за тэгтэл Йокич шүү дээ, тий. Йокич арай илүү шүү дээ гэдэг тийм гаргаж ирж байна. Наад чинь хан бол санал нэг байна заяа. Би юу шүү үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд би SG би хайртай. Би Лукад би бүр амар хайртай. Энэ хоёр тоглогч би аваасаа гэж боддог. Тэг ялангуяа биш эсэргүүний үзэлтэй юм. Гадаад тоглогч аваалахаар гоё байдаг байхгүй. SJ авах, Лука авах, Вемби авах. Дараагийн 10 жил гадаад хүн аваацаа. Яг Эдвардс, Тейтум хоёр. Энэ Тейтум бол орж ирэхгүй юм биш үү? Тэгэнгүүт энэ дэлхийн шилдэг тоглогч болгонд бас яг нэг MVP өгөх нэшээ. Ер нь амьдрал дээр ч тэр сагсан дээр ч тэр чи хамгийн лаг нь гэж болно. Чи ихтэй гараад перформ хийж явах хэрэгтэй шүү дээ тийм үү? Тэгэхээр одоо ингэж за миний бодлоор бол за 2008 оны үед бол за нэг 2003-аас 8 оны хооронд бол Коби бол NBA-гийн шилдэг тоглож байсан баг. Энэ дэлхийн. 9 оноос тэрийг LeBron авсан. За би бол 9-оос 20 он хүртэл гэж хэлнэ. 9 онд шилдэг нь байсан, 10 онд байсан, 11 онд байсан, 10 бүр ингээд байсан.
KD-г MVP авдаг жил LeBron дэлхийн шилдэг тоглогч байсан. Тийм. За яг хоо 19 оны Янис дээр ялцч гимтсэн мэт л Lakers ирдэг ихний жил. Плей-оффд ороогүй. Harden-ыг Westbrook-ыг MVP авдаг жил LeBron шилдэг нь байсан. За 21-өөс бол яалтчгүй байвал Янисаас эхэлж байгаа. 21-22 гээл тий. За тэгээ 22 23-аас бол одоо яалтчгүй 1-2 жил бол Jokic болж байна. За тэгээ 24-5-аас бол одоо ахаал энэ чинь өрсөлдөөний гоё юу вэ? Дэлхийн шилдэг нь авах албагүй л дээ. Гэхдээ LeBron яагаад аваагүй юм гэхээр KD 14 онд LeBron-оос улиралд илүү л тоглосон байна. LeBron MVP чухал биш байсан шүү дээ. Зүгээр сайхан 50 тоглож байгаа л финалдах нь тэр чинь 8 дараалж финалдж байгаа. Тэр нь чухал байсан. Одоо тэгэнгүүт манай Базрид яриад л нөгөө ер нь ийм агуу тоглогч нар залуудаа MVP-г авчт юм байна. Тэгж жагаад дараа нь финалийн MVP-ийн чухал шүү дээ тийм ээ. Одоо GOAT яриаг утахгүй ярих бах. Тэрэн дээр угаасаа энэ одоо миний бодлоор бол NBA-гийн хамгийн хоёр чухал шагнал энүүгээр л дүгнж хэрэгтэй. Тэ. Тэгээд яг саяны нөгөө нэг биний аргумент бол зүгээр би нөгөө Zach Lowe-ийн подкастыг сонсож байгаа. Zach Lowe бол яг тэгж гарцсан байхгүй. Тэгтэл би Jokic арай илүү тоглосны учраас би Jokic өгч байгаа энэ жил гэж тийм л зүгээр юм дэвшүүлж байгааг сонсоод окей ийм байгаа юм байна гэдгийгсэн. За тэгээд дээрэс нас нөгөө Америкийн нэг пост үзсэн шүү дээ. ESPN-ийн Team Bontemps-ийн жил болгон гаргадаг одоо Strop болгоо MVP-гийн. Тэн дээр одоо нөгөө нэг 2 удаа авдаг шүү дээ. Урдсан 3 авдаг. Тэгээ 2 3 ч үлээ. Урдсан санал асуулах байхгүй. Тэгээ яг тэрийг манайхан харж явах хэвээр. Тэгэхээр нөгөө нэг гинт Jokic авцгаа маа гайгаад байгаа байхгүй ингээд. Jokic явна. Тэгээ Strop болын хувьд бол дандаа л Jokic илүү байсан. Тэгэхээр нэг гайхаад хүлээд авах юм бол биш л байсан гэж юу нэг бодоод байгаа. Тэр зүгээр Steph бол анхны нөгөө unanimous 100% саналтай юм биш үү? Тэр зүгээр яг гайхамшигтай юу гэвэл гайхамшигтай. Зүгээр тэр жоохон overrated. Ит өндрөөр үнэлэгдсэн. LeBron 13 онд. LeBron байсан Melo нэг баг өгсөн шүү дээ. Тэр яг Strop бол тэр 1-2 саналын яг нэг эсэргүүний үзэлтэн байдаг л байхгүй. Тэр 1-2 сэтгүүлчин л тэр юу яаж байгаа одоо нэг англи хэлэнд бол devil's advocate гэж чөтгөрийн хэлж болж л тоглож одоо хин нэгэн хаяада нэг юу муу яцсан байдэн шүү дээ. DeAndre Jordan ч юм уу MVP-гийн санал мал 5 мав дээр өгсөн байдэн шүү дээ. Та хоёр харсан энэ дээр нөгөө Sabonis нөгөө юугаад шилдэг хамгаалан тоглох чи 3-т орсон л шүү дээ. Нэг санал авсан стар. Тий одоо баг троллдж байгаа гэх юм уу. Энэ нөгөө Steph авж байгаа энэ зүгээр илүү нөгөө odds талаас амар гайхалтай. Ягаад гэвэл нэг жил бүр хэн байла? Баг Chris Broussard байлоо. Michael Wilbon байлоо. ESPN-ийн мартцсан байсан. Яг топ 3 кандидатаа ингээд ихний тавтай. Тэгэл нэг vote ингээд алдагдчихж байгаа. Гэтэ тэр нөлөөг нь үзүүлээгүй. Human error гарч байгаа хөөхгүй. Тийм л дээ. Тэ. Юу ярьчлаа гэх. MVP-гийн санал асуулах дээр явуулсан. Тий. Юу дараагийн гоё санал бол юу штэ? Шилдэг хамгаалалт тоглогч штэ. Энэ дээр та ер нь Gobert авсан одоо 4-тгөө авлаа штэ. Ер нь бүх цаг үед 4 авсан ерөөсө 3 тоглогч хилнийг. Тэгээд 4-тгөө авсан гэдэг чинь Ben Wallace хоёр нөгөөх нь. Тийм, Motombo Ben Wallace. Тэгэхээр Rudy Gobert одоо бүх цаг үеийн баг хамгийн шилдэг хамгаалалт тоглогч гэдэг юм яригдах кандидаттэй болоод ирэх одоо юу нь үсчлээ л дээ. Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Аргументтэй. Авраг авчих. Тэгэл бол авраг авчих. Тэгвэл би тэгж хэлэхэд бэлэн байна. Dikembe бол аваагүй шүү дээ. Аваагүй. Ben Wallace бол авсан байхгүй. 2004 онд шүү дээ, тий. Rip Hamilton, Rashid Wallace, Tayshaun Prince, Billups, Ben Wallace тав тийм үү? Тий. Тэгэхэд Billups ганцаараа All-Star байсан тий. All-Star болоогүй байсан хамгийн амар. Болооч хүчлөө. Тий, болоогүй. Ben Wallace өөрөө байсан. Өөрөө байсан. Тий, Ben Wallace өөрөө л All-Star. Нэг All-Star. Тий, Ben Wallace тэр. Тэгэхээр боддоо нэг ч All-Star-гүй хамгаалан тоглогч аврах авцсан байхгүй гол нь. Тий, Ben Wallace чинь тэгэл хамгаалж байгаа Shaq Magus толгой намхан үсээрээ тий. Ben Wallace, Dennis Rodman, Dikembe, за Hakeem орж ингээд нэм хитгэн нэр явж идэв шүү дээ. Яагаа яваад байгаа? Аврах авцсан. Тий. Би яг одоогор бол би бүр Hakeem гэж хэлмээр байна. Gobert ийм залуу бүрэлдэхүүнтэй, залуу одтойгоо аврах авчих. Тэ тэгвэл ороод ирээ. Depoiter бол Rudy Gobert-ыг би бол авах зүйс нэр гэж бодож байгаа. Зөв хэдүүлээ яг нийтээр тэр багийн амжилт хэр чухал уу гэдгийг тодорхойлчих хэрэгтэй байна. Уг нь хувь статаар бол Wemby илүү байсан шүү дээ, тий. Яг уу ер нь шилдэг рукиг бол 15 бичигдэж байгаа үнд өгж болно.
Шилдэг хамгаалан тоглогчийг 15 байгаа багт бол өгж болохгүй байна. Шудраг байна уугүй юу бүрэлдэхүүн ямар байхаас үл хамааран. Тэгж л бодож. Миний хувьд болохоор нөгөө Гоберт одоо юу гэдэг өмнөх авдаг 3 жилээс илүү сайжирсан нэгдүгээрт, хоёрдугаарт өмнөх авсан 3 жилдээ нөгөө өөрөө экспоз хийлгээд байдаг байсан л тий. Дандаа одоо плей-оффт ороод шилдэг хамгаалагч юм байсан юм уу? Дээрээс нь Derek Favors амар дэм болдог байсан байхгүй юу? Гобер ганцаараа болвол he's cooked. Зүгээр яг Гобер дээр бол тоглолцдог байсан. Одоо бол Гоберийн эсрэг бол те Йокич Мокич цаад чинь ингээд юу яагаад шүү дээ. Хоёрын эсрэг нэг мигийг бол одоо ингээс айгүй гой хамгаалаад дефлект хийгээд байгаа байхгүй. Тэгээ тэр утгаараа бол Гобер yes яг үнэ. Хувь тоглогч нь бол сайжирсан байна, илүү мэдрэмжтэй болсон байна. Багтаа ч гэсэн илүү сайн уусч тоглосон байна. Нодон ч гэсэн байсан л үстэй. Тэгтээ ингээд нэг учрын болдгоо нэг тиймэрхүү тохиолдол байдаг байсан. Дээрээс нь Ютад байсан их нөлөөсөн баг. Тэр хүмүүс дөрөвтгөө гэдэг ингээд Lakers байсан бол аль хэдийн бүх цаг үеийг болцсон байгаа. Тийм. AD-г ярьж байгаа биз дээ. Тэгвэл яг адилхан л шилтгаан шүү дээ. Play-ний Lakers гэдэг нэг агуу баг учраас бид нэг их яриад байгаа болохоос Play-ний л баг واخгүй. Тэ. Байсан байна гэдэг. Тэ. Үгүй бүр ингээд нэг жил биш заяа. 24 онд Play-ний баг байсан уу? Түрүү жил 23 онд Play-ний 22 онд бүр 11-д бичигдсэн. Ороогүй шүү. 21 онд Play-ний баг байсан уу? Үгүй энэ Lakers руу shade throw хийгээд байгаа биш байхгүй юу? Факт. Зүгээр факт нь. 20 онд аваар авсан. Ингээд тэг яг байгаагаар нь ингээ үнэлээ явах хэрэгтэй шүү дээ. Тий. Play-нд баг хамгийн олон хоцсон баг байна. Play-нд хожигдод үзээгүй шүү дээ. Хожигдод үзээгүй гэдэг амар стат. Play-н энэ season tournament эдэр гэдэг ингээд ерөөсө орчин цагийн бол эдрийг бол бас атгаж шүү дээ. Мундаг хожигдож үзээгүй баг. Леброн нөгөө анх Play-ний санаа гарч ирсэн шүү дээ. Bullshit гэж хэлсэн шүү дээ өөрөө. Энийг анх санаагийн зөхөөсөө нэг алиас нь хаал гэдэг үстэй. Би шүү дээ тий. Би Лебронос юм бол яг адилхан юм одоо ч гэсэн хэлэн заяа. Play-нийг яри. Play-ин дээр үштэй хамгийн хохирсон баг Lakers. Lakers-тэй. 21 онд за хуучин форматаар нь бодож үзье. 7-оор гарлаа. 21 онд 7-оор гарсан. Нэг экстра тоглосон. AD-гийн салтаа West-ийг шийдсэн тийм үү? Тий. 22 онд за яалтч ороогүй. Тэр Westbrook effect байсан. 23 онд ахаад 8 л болов уу? 7-оор ахаад тоглосон. 23 онд ч юм бол Wolves-тэйгээ тоглосон шүү дээ. Тий, нэг хүн тоглолт хийгээд явсаар хагаад тэр AD LeBron 2 Denver-тэй тоглоход доголцсон орж ирээд үстэй. Би бол үнэхээр тэр хүлэмжшөөрнө. Доголцсон байсан. Тэгээ энэ жил үнэхээр fresh үзнэ. Окей. Гэхдээ энэ жил харин fresh-ээр хожигдох юм бол trash talk хийхгүй шүү гэж би бол тэгж бодож байсан. За доголцсон орж ирсэн. Тэгэхээр яасан бэ? 21 онд тохирсон байгааз. 23 онд тохирсон байгааз. 24 онд энэ жил плей-нд байгааг бол 8 гараад OKC-тэй үзэж байгаа шүү дээ. Уу ямар OKC плей-нд хожигдолтой нь шүү дээ. Лээ шүү дээ. Тэр чи доороос Pelicans хожигдолтой нь шүү дээ. Окей тий. За тэгээ Pelicans-тэй хожигдоод тэр Sacramento-то улирал 3-0 дулсан багтаага үзэлтэй нь шүү. Яалтчгүй. Тэгэхээр LeBron-ы ажлаас халагдах ёстой гэж хэлж байгаа магадгүй LeBron-ы зөв нь 3 удаа Lakers хохирцсон байгаа байхгүй. Тий. Бүгдээр нь хохирсон. OKC Lakers хоёр эхний раунд тоглосон бол мэдгүй юу ч болох байсан юм лээ. Юу н үлрэлт илэрхэгдсэн байсан шүү дээ. Яг бүрэн бүрэлдэхүүнээр тоглосон. Би OKC-г үгүйсэж байгаа юм биш үү? Зүгээр одоо Lakers бол ерөөсө тааламжтай учраас сая байсангүй учраас Lakers-ийн өнцгөөс харахад 3 хохирцсон плей. Lakers-ийн хамгийн хүнд өрсөлдөгчдөг бол шууд гарцл та ялтчихгүй. Яг уу тий нэг урт хугацаагаа бол тэрэн дээр л гэж үзээд ийсэн шүү дээ. Манай богийн ахалт тэгээд хэлсэн л та. Эртгэнд харуулъя гэ. За окей тэгвэл Депой юм болсон. За руки дээр бол угаасаа маргаангүй. Нэр Виктор Вембаньяма гэдэг тоглогчийн талаар ер нь тайлт хэлэхэд Вемби чинь энэ жил юу вэ? 25 оноод өндөрсөн. Арайч 25 22 моёр ах. 21 ч байна уу? Тий 21 нэх их биш болов. За 21 2 12 3-ын баанд уу? 10 гарантай. Тэгээд блок нь 3 гарантай. Тэгээд бас нэг худлаагаас 4 5 ассист өгсөн тий. Өгсөн. Энэ хараа. Гимтэхгүй бол. Тийм үү? Би энийг харж үзсэн байхгүй юу? LeBron руки жилдээ нэг 25 хавцаал хийсэн мөлий. Мело ч гэсэн адилхан. Мело ч баг руки хийсэн. KD-г харж байгаа. Каримыг харлаа. За Коби мобиг бол харахгүй. Ягаад гэхээр нөгөө сэлгэнээс шүү дээ. Учраас энэ ингээд руки жилээс алсан домгуудыг ингээд харангууд хэрвээ ингээд яг энэ ирчээрээ явал Wemby карьерта тоглох хамгийн муу улирал нь. Тийм биз? Тий. Тэгээд руки жилээс яг эд үе рүү
одоо дэвшиж байгаа тэр дэвшлийг харсан чинь зарим домгууд 30-аас 40% дэвшсэн байгаа байхгүй. Энэ зүй тогтлоор явбал Wemby энэ хогч нь 32-3 оноо 20 rebound 8-9 assist 7-8 блок 6 мургаан стил ингээд дундчлах байгаа. Тэгээд 82 тоглолтын дорж заяа. Тэгээд плей-оффор улам сайж. Тэгэл бодод үз. Бид нар юу хараад байгаа юм бэ? Тийм үү? Бид нар ингээд Wemby-гийн хийж байгаа статууд удахгүй нэг ингээд өөр тоглогчдын статуудыг үнэхээр нэг онц биш болгоно. Одоо хуучин болвол Nash машин тэр MVP авдаг юу чинь 25 оноо 10 ассист өчөнгөт. Пүү 10 ассист бас өгч байгаа юм уу гэл. Тийм л биш шүү дээ. Wemby бол бүр ингээд тэгэд дээрэс нь яг зүгээр хэрвээ би Wemby-гийн өмнөөс аргумент гаргаж ирсэн бол яг стилээр илүү байгаа, блокоор илүү байгаа, deflection ингээд илүү байгаад байгаа юм тий. Дээрээс нь шүү дээ тий. Oh shit гэдэг статсаар илүү байгаа. Яг Wemby-гийн өдөөс давтлаад oh shit гэж болоод ингэж байгаа. Тэр нь стат шитэн дээр байхгүй. Тэр дөрүүлээ гарч ирээд амар ёо. Тэгээ сүүлийн өдөр танаахыг хүртэл хорлоо хийчихэж байгаа байхгүй тий. Окей, Lakers-ыг хорлоо байхгүй. Тэр чи ерөөсөө Денерийг хорлоогүй. Lakers-ыг хорлсон байхгүй. Гэхдээ Денер нэгээр гарсан бол Minnesota-тай хойно юм шүү. Wemby шүү дээ тий. Анхныхаа жилдээ LeBron AD2-ыг хорлоо хийчихсэн шүү дээ. Wemby хорлсон шүү. Тий. Манайх бол яг 23 оноо манаас эргэж ирээд. Devonte Graham гэж явж байгаа. Тэгээд нэгээр гараад Pelicans одоо тэгээд Dallas гэж явж байгаа нь шүү дээ. Denver бол Lakers бол баг шууд Minnesota-тай байж магадгүй. Эсвэл OKC ч юм уу. OKC 2-1. OKC-т үзэн л дээ. Phoenix ч өөрөө Minnesota-г сүүлийн хожиж амлж авч байгаа байхгүй. Тэгээ алуулцдаг. Тий. Тий Wemby одоо баярлаа гэх үү мэдхгүй. Юу гэх юм ямар ч байсан. Би бол ийм тоглогч ингээд нэгдүгээрт гарч ирж байгаад хоёрдугаарт магадгүй хэрвээ нөгөө NBA's rigged гэж нэг юм яриад байдаг шүү дээ. Нэг ингээд цаанаасаа жоохон зохиолн бүрдсэн. Одоо байж болох хамгийн сайн дасгалжуулагч тэр очсон. Хэрвээ NBA цаанаас нь юмыг тохируулдаг бол энэ бол нөгөө гой талаасаа. Тэ pop тэр. Чи 18 дээр очсон байх гэдэг. Бас хэцүү шүү дээ. Doc Rivers дээр очсон байх гэдэг. Tipster очсон байсан бол нэр 40 тоглохгүй шүү. Тэ. Гинтэн шүү дээ. Тэгэхэд одоо ингээ фэнтезигаар авсан хүмүүс мэдчихэж шүү. Wemby 30 минут баг тоглох шүү дээ. Тэ. Тэгэхэд л халаад ядаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх байдал их гоё байна. Би бол хувьдаа Крис Полыг нэг зодог тайлгаас өмнө хүрээд ирээсэй гэж бодож байгаа Wemby дээр. Тэг нэг тим шуум яваад байгаа шүү дээ. Одоо Warriors угаасаа гэрээг нь солих эсвэл баг бая авах юм байна. За ёслоо уучлаарай те. Крис Пол за одоо авар гавна гэж худлаа юм байна. Эсвэл нэг тим ак шиг тэр Сан Антониогийн жилүүдэд нэг танаас илгэнд эсвэл те одоо яах вэ? Тэгэж жагсаалтаар орж ирээд яах тооноор хоёрын хооронд угаасаа агуу тоглогч агуу холбогч зүгээр одоо гоё Wemby юм зааж өгөө те дуусгалтай. За тэгээ Trey Young ч юм уу те. Яг нөгөө жинхэнэ холбогч гараад иргэлтэй. Trey Young гэ хамгийн сүүлд юу хамгаалах Wemby-тэй байхад хамгаалах шаардлага байна. Баг тийм шүү дээ. Тэгээс ах лоб хаяал үжи. Тэг хамгийн гоё хаяа штэ. Trey Young ч бол хамгийн сайн хамгийн шилдгийн нэг шүү дээ. Сүүлийн 5 жил дамжуултын тоогоороо тэргүүлж байгаа зү тэ. Яг нийт өгсөн дамжуултаараа би тэгээ санаад байна. Тэгэнгүүт чинь хардаа Capella л байгаа байхгүй юу? Тий, рол хийдэг хүн шүү дээ. John Collins байсан үү? Тий, Collins. Хараагүй Trey Young ч өөрөө ямар амар хүүтэн цустай. Бас NBA-гийн нүүр царай бол болох уу гэдгийг нөгөө Нью-Йоркийн суурлаар бид нар харьцуулсан юм шүү. Тий, Trey Young-ыг Сан Антонио тавиад ирлээ. Багийн 2 бол гээл. Тий. Тэгээ яг хуу West хитрхи илээ өвдөд инээ тэрийгээ дэвэл яг хавтай LeBron. Би бол LeBron-ыг бол Фили Миллер рүү явж байгаа тий. Одоо жигнэсээ нэг ганц удаа нэг аврахын талаа үзчихээсэй гэж хүсэж байгаа шүү дээ. Тэгээд балансыг тэнцвүүлдэг. Пол Жорж марч Индианаар гоо явуул та тий. Болохгүй бол энэ Лас Вегас, Сиэтл хоёрын баг угаасаа энэ West хоёр баг юм чи. Орж ирээд Миннесота тийш юу. Миннесота Memphis хоёр ч байсан. Memphis тий. Энэ балансыг нь яахгүй бол нэг юу юм хайши нэг
East ч одоо нэг Премьер лигээр бол нэг доошоо ордог лиг юм уу хайшин тий. Тэгээд айгүй сонирхолтой MIP-гаас өөр East-с тодорсон шагнал байхгүй гэж байгаа байхгүй одоо. Тийм шүү дээ. Тэгээ MIP ч юм бол нэг хиндэ мяа байж байгаа тэгээд гайгүй хүнд нөгдөг. Тий одоо нэг хөргөн хүүд өгдөг шиг шүү дээ. Ирээдүйн супербод болно гэсэн хүндэл ер нь өгч байгаа шагнал шүү дээ. Би энийг бодоод идэв. Ингиж болд юм болов. Руки аваад заяа. Тэг ингээд сугараад заяа. Тэр жилдээ гайгүй аваад MIP аваад заяа. Тэг улам яраад буцаж сайжирч ахиж MIP. За арай тийш авахгүй хаа. MIP авчаад MVP авсан тоглож байдаг лөө. Бага шүү дээ. Янас шүү дээ. MIP авчаад MVP. Янс ч MIP авсан. Тийм шүү дээ. Авсан. 17 онд MIP авчаад 2 жилийн дараа MVP авсан. Тийм авсан. Руки л болоог болохоос найт чи баг бүх шагналыг дүүлээ шүү. Тийм байна. Янс бол бас нөгөө яг хөгжлийн тоглогчийн хөгжлийн бас гоё жишээ шүү дээ тий. Маш одоо нөгөө юу лээ 8-9 оноод уншиж эхэлсэн. Тийм бас л адилхан сэлгээний л тоглогч байсан шүү дээ. Янас бол 14-5 онд ч. Тийм. Драфтын 15 тий. Тэгээ би бодоод байгаа. Jordan Poole одоо дараа жил гинт алах юм бол MIP авлаа шүү дээ. Энэ жилийн статтай харьцуулбал. Тэг н зүгээр нэг юу багт нэг тий боржуулын багт очиод тий Шарлот марлоо. PR нь 15-аас дээшээ гарчих болох гээд байгаа байхгүй. Сая бол 10 марвтай байсан шүү дээ. Сайн нөгөө Виктор Вембаньямагийн яриаг ярьж байхад би яг хэлжсэн байхгүй. Одоо фэнтези дээр ирэх 15 жил магадгүй Виктор Вембаньяма дандаа нэгэр. Тийм. Идрээ тодорхой шүү дээ. Тодорхой. Ирэх жил одоо Йокичс илүү юу? Одоо блок стил нэ шүү дээ, тий. Тэгэхээр үнэхээр гайхалтай. Тэгээд мэдхгүй тэгээд одоо өөр Виктор Вембаньяма зөглөн ирсэн дөө. Үнэхээр одоо тий одоо 9 нөгөө манайхаар бол цагаан ламл хөрчихгүй бол ингээд Wemby хараа хэдэн цагт орой 9 цагт л нэг ном уншиж унтдаг. Тий харин тэгээд нэг юм Антони Эдвардс тэр хоёрт нэг юм характер байна. Харизма. Тэр нь шүү дээ тий. Би бүр ингээд сурагч нартай зөндөө хэлдэг. Их сургуулийн эссе бичгээд хүн болзоонд явхад. Их сургуулийн аппликейшн ажлын ярилцлага ер нь амьдрал дээр хүн ингээд хүнд импрешн төрүүлэхэд өөртөө ихтэй байх хэрэгтэй. Гэхдээ хитрхи өнгөрөө уучлахгүй тийм ээ. Тэрийг айгүй гой баланслах хэрэгтэй. Харизм, confidence одоо тэр өөртөө self esteem юу гэдгийг тийм бүгдийг ингэж гой баланслах хэрэгтэй. Тэгээ тэр чанарыг магадгүй заримдаа ер нь бол зааж болдгоо тийм. Зарим хүмүүс нэг цаанаасаа нэг харахаар дургуур нэг unlikable хүмүүс байдаг шүү дээ. Зүгээр ингээд энэ яагаад ингээд дамсгалаад байгаа юм гэмээр тийм. Тэгэнгүүт нэг юм тэр гой харизм Эдвардсд байна, Wembyд байна. Яг ингээд асуултанд нь хариулж байгаа нь Эдвардс бол тэгж штэ та бол миний шүтээ би ихтэй ингээд толгоогчтой хайрмаар байна. Тэгж байгаа. Wemby ч гэсэндээ ингээд зарим юм дээр ингээд одоо яах гэж одоо хүлээх эргчлээс ялъя л та. Гэдэг. Тэгээ тэр нь хизээч тийм онцгой ч юм уу сонсохдохгүй. Бүр нэг ингээд орж ирэхээс өмнө хүртэл юу хийж юу ярих ёстойгоо амар сайн мэд. Яг зөв. Wemby-гийн гол нь тэр хүн нь байгаа байхгүй. Тэр ухаан нь. Тэр бол өмнөх домгод Dirk-д байсан, Duncan-д байсан. Ийм. Тэгээ тэрэн дээр бол би бол зүгээр яг NBA-гийн фаны хувьд бол дуртай байна. Denver-ийн фаны хувьд бол би яг энэ хоёр том жижиг хоёр нөхрөөс л айж байгаа байхгүй. Тий. Wemby бол одоо яг ингээд нэг юм NBA дураад нэг 10 жил болсон юм шиг байгаа байхгүй. Ярьж байгаа юм чинь тийм төлөвлөсөн. Тэгээ дээрэс нь хамгийн гол нь энэ залуугийн хувьд маш хорс шарт. Сайн хэлсэн шүү дээ. Хожигдох маш дургу. Одоо нөгөө хожигчод жишээлбэл Янстай гар бариагүй шууд гараагүй тийм шүү дээ тий. Тэгэл нөгөө нэг яг руки үлрэлтээ бол хожигдоход бол нэг NBA дасна хинч буруутахгүй. Тэгэхэд хожигчод бүр ингээд амар уурлаад. Одоо тэр нөгөө нэг юугаар санаж байна уу? All Star-ийн үеэр нөгөө sophomore тийм нөгөө дөрөв багт хуваагдсан. Тэгэхэд нөгөө Антони Эдвардс нэг зүүн гараа шидэн мэт ингээд маялаад шүү дээ. Тэгэхэд Виктор Вембаньямыг харсан уу? Амар ууртай байсан. Тийм. Тийш дээр драфтын номер 1-ээр болоод тэнгүүд бүр хэлсэн шүү дээ. Чи хөгжилдөхгүй байх. Хожих ч хамгийн хөгжилтэй гоё юм биш юм уу гэж. Эдвард чи баг алаад дууссан шүү дээ. Тэгэхээр энэ залуугийн энэ тэр зан чанар энэ тэр хор шартай байдал нь харахад үнхээр гахалтай. Анхнаасаа л алий гэсэн байх. Одоо харин NBA-д яг ийм хэрэгтэй байхгүй юу? Би энийг одоо ингэж ийм биевинтэйгээ найзууд би зүгээр энийг LeBron-ыг буруутгах байгаа. Амар агуу тоглож. Тэгээд LeBron болохоор House-ын Shaq Cleveland-д байхад ийм юу гэсэн ийм найрсгаар багийнхантайгаа ингэж яадаг. Jordan эсрэг нь тий. Body
бари хийдэг. Яг бүр найзуудаа ч авчирдаг. Банана боутон дээр суудсан ч байж шиг. Тэсний Америк хөлбөмбөг бүгд тоглож моглоод. Тэгээ тэр нь яг ингээд яг Gen Z үедээ тохироод байгаа юм шиг байгаа юм л да. Яг одоогийн үед бол Коби бол алж гал хэрэгчих гал Jordan Morton ч Steve Kerr-ийг шанаадал те. Тэгээд нөгөө Bill Simmons ярьж ирсэн. Нөгөө Ring тий нөгөө Bird Magic-ийн үед за баярлаа баяр хүргийгээд ихсэн чинь баяхан чи наадхантайгаа юу ярих гээд байгаа ингээд зүгээр ядаж тэр үе одоо ингээд ер нь ингээ байхгүй болцсон шүү дээ тийм яг ингээд өрсөлдөөд яг алалцъя гэд би үндэ ингээ чин сэтгэлээсээ дургуйд хүн л юм чинь тийм нэг хажуудлынхаа айлын авгаа нөхөр хоёр гэсэн хэрэлдгийг ингээ сонсч байгаа юм. Entertainment value ч юм тэрэндээ нэг л өрсөлдөж байгаа. Фанууд нь хүссэн үсээгөө алалцж хагаад тэг ингээ дээр зүгээр наадха алал та гэд ингээ байж тэр зүйлийг би бол Wemby бол авчрах гэж бодож байна. Антони Эдвардс ч гэсэн авчрах гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дараагийн үеийн одоо гоё аваад ирсэн. Жинкнээс ямар яагаад одоо нөгөө нэг Gilbert Arenas шиг локер гаргаад байгаа шүү дээ. Одоо нөгөө Chet Wemby хоёр ч ер нь биенд айгу дургу гэж ярьдэн шүү дээ. Энэ хоёр ч бүр амар дургу би. Ерөөсөө баг гоё ашиг үздэггүй. Гахалтай. Хоёр мундаг залуу тий. Анхнаасаа нөгөө нэг өсвөрийн нөгөө шигшээ дээр тоглоод айгу 19 насны дэлхийн аварга дээр яг алтын талуу Испани Америкт тоглодог байхгүй. Тэн дээр Chet илүү хэрэгтэй. Тэгээд бүр Victor Wembanyama бүр амар ууртай байдаг. Франц биш юм уу тий? Франц Америк шүү дээ. Америк төрөлдөг байхгүй. Тэгээд Chet илүү хэрэгтэй. Тэгээд тэрний дараа бол яг нэгээс нэг дээр бол яг Chet илүү хэрэгтэй юм билээ. Тэгээд тэр хоёр тэрнээс хойш бүр ингээ би бинд амар дургуулсан. Бүгд ирж илээ. Сая тэгээ өвлөрөлт хүртэл Chet-ийг блоклол тэгэл ер нь бол би бол Roy шүү гэдгийг мэдгдсэн нэг тоглолт байсан шүү дээ. Үкүсийг өждөг. Нэг илүү нэг ээж ба шүү дээ. Нэг юм personal яаж байгаа. За окей тэгвэл хэдүүлээ плей-оффын цувралууд руугаа ороод явъя гэж бодож байна. За тэгээд East-ийн ер нь бол хоёр цуврал. Уул нь бол айгүй юм ойлгомжтой юм шиг мөртлөө жоохон сунах тал руугаа нэг цуврал яваад ах шиг байна. За энэ нь болохоор Boston Celtics, Cleveland Cavaliers гэсэн цуврал байгаа. За амарч байхын үед ер нь East-д одоогийн байдлаар Boston бол ер нь торгоох баг байхгүй гэж бодож байгаа шүү дээ. Би тэгж ер нь жил болгон боддгийг. Уусан доо. Жил болгон боддгийг. Тэгээ өчтөр үзээ суучлаа. Тэгээд яг ингээд шүү дээ. Boston Celtics-ийн хамгийн том дайсан хин. Boston Celtics байхгүй. Яг өөрсдөө байдаг те. За тэгээд энэ нэг Celtics дээр бол ерөөсөө би урд өмнө баг гэх юм уу ямар ч багаас харж байгаагүй зүйл байгаа. Jason Tatum MVP candidate мөн үү? Мөн. Дэлхийн шилдэг 5 тоглогчийн нэг мөн үү? Мөн. За 6 ч юм уу. Тий. Brown ороод ирлээ шүү дээ. Тий. Тэгэхэд Jaylen Brown яалтчгүй илүү клач байгаад байна тийм ээ. 4-р үед. Угсаа энийг бид нэр 22-нд финалдахт нь харсан. Ер нь л дээр байсан. 18 онд ингээл Jason Tatum ч rookie ингээл LeBron дээр тохож мохол энэ цагаас хойш Jason Tatum ална. Гэхдээ нэг юм хэлдэг байсан. За одоо жоохон туршлагаж байгаа, сурж байгаа л гэдэг байсан. 18 онд манай охин төрж байгаа үед шүү. Манай охин 18 онд төрсөн. Энэ жил сургуульд орох гэж байгаа шүү дээ. Тэгэд Jason Tatum сураал энэ заяа. Гэхдээ хэр удаан сурах. Сая өчигдрийн тоглолтын дээр ч гэсэн харлаа шүү дээ. 30% оролцсон уу? Ер нь энэ плей-офф айгүй муу байгаа. Тэгээд ингээд дандаа ерөөсө толгойн өвчин болсон зүйл тэр л байдаг. Тэгснэ одоо бас нэг амар сонин нэг юм дилемма нөгөө Браун энэ хоёрыг яах вэ гэдээ одоо нэг би одоо бодоод байгаа. Бостонгийнхан Tatum Браун хоёрыг өгж байгаа цалингийн утгаар энэ хоёрыг яг хин гэж бодоод байгаа юм. Kobe LeBron гэж бодоод байгаа юм уу? Гимээр. Би зүгээр энэ хоёрыг үл хүндэтгэж байгаа юм биш. Зүгээр фанууд нь ч гэсэн хамгийн бохомдолтой байгаа. Энэ хоёр дундаа $100 сая авч байгаа шүү дээ. Тийм. Одоо Tatum ч бүр сунгалтаа хийгээд амар болно шүү дээ. 60 авна шүү. 60-ыг авна шүү. 100 нэмэх авч байгаа. Тий? Тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр багийн номер 1 уг нь тодорхой байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тийм биш вэ. Тийм учраас тэр нь өөрөө амар олон асуудлууд үүсгэж байгаа. Tatum за энэ би 5 юм уу 6 би бол хувьдаа тэгж ранглана. Одоо тэгээд тэгсэн чинь Jaylen Brown би тэгэл 15 6 тус байгаа байхгүй. Ойрхон байгаа байхгүй. Тий. Тэгээ одоо чинь Jokic чиг нэг юм уу хоёр дээр ранглахад Jamal Murray нэг 19 20 дээр ч юм уу энэ хоёр хин нэг хоёр нь ойлгомжтой байхгүй. Тий. Murray 4-р үед клач байна нэг бол клач байна. Yes. Гэхдээ Jokic клач биштэй биш байхгүй. Jokic амар клач шүү дээ. Тэрийг нь ярьдгүй шүү дээ хүмүүс. Тий, ярьдгүй. Зүгээр яг харьцуулахад тэгэнгүүт энэ баг дээр
ерөөсөө ингээд тийм identity crisis гарцсан. Би зүгээр Celtics-ийг ярьсных далимдуулаад зөвхөн Isaiah Thomas-ын дөрмийг хэлчихэ. Тэгээ таны багт байвал тэр багч авраг авна гэсэн. Энэ 6 зүйл бүрдсэн байх хэвээр. Тэгвэл багч авраг авна гэж байгаа. За. Домогт Isaiah Thomas шүү. Нэгт топ 5 тоглогчийн нэг байх хэвээр багт чинь. Би кандидат. Яг ингээд өөрийнхөө багийг удаа чеклэл явах хэвээр юм л. За тэгвэл Tatum гэж төр зогсооч. За. Сайн хамтрагч хоёр дахь. All Star хэмжээний хамтрагч байх хэвээр. Jaylen Brown. Check. За. Нохоо байх хэвээр. Drew. Эсвэл Derek White. За энэ адилхан байж болно шүү. Гэхдээ тусад нь бас амар сайн хамгаалагч байх хэвээр. Тэр хоёрын бас нэг check. Тий. Бас байна тий. Сайн сэлэг байх хэвээр. Бага шүү. Check. Сайн дасгалжуулагч байх хэвээр. Бага. За тэгээ яг хуу долоотх нь гэж нөгөө нохоо энэ хоёроос салгахыг гэвэл chemistry. Багийн уур амьсгал. Уул нь байгаа. Уул нь байгаа. Уул нь байгаа. Тэгэхээр бүгд байгаа биз? Байгаа. Нөгөө талд нь wasted яг энэ дээр бол яг яалтчгүй одоо би одоо бодох нь бол Денвер дээр нөгөө сэлгэн дутагдаад байгаа. Миннесота дээр топ 5 дутагдаад байгаа. Ингээд хин нэг юм дутаад байгаа байхгүй. Яг хинэд байдаг. Тэгэхээр зүгээр миний хувьд Celtics эдрээс аль нэг нь байхгүй үл 1-2 нь тодорхойгүй юм байна. Тодорхойгүй гэдэг нь Tatum нь л да. Гэхдээ нэг нь нэг шиг дөрөвдүгээр үед ядаж байхгүй. Харин Tatum-ыг ингээд одоо жишээлбэл тодорхой байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Одоо жишээлбэл Tatum авраг авахын тулд байрал дээр одоо хин LeBron, KD, Kawhi шиг байх хэрэгтэй гэсэн үг үстэй. Тэ. Бүх цаг үеийн домгуудын нэгнээс байх хэрэгтэй. Суперстарууд авчирдаг тэр л ер нь. Энэ жил манай найз групп чат энэ жил гинэ өнөөдөр манай найз ярьж илаа. Финалийн MVP баг Derek White юм шүү гэж. Зөв тийм вариант байгаа байхгүй. Тийм. Advanced stats-аар White эргүүлж байгаа одоо хүртэл. Харин тий. Тийм байж болох. Тэгвэл баг Tatum аврах аваагүй байсан юм шүү дээ. Тэгсэн нэрээ Derek White MVP болчих юм бол яах вэ нэрээ? Харин бүр амар гайхалтай түүх болох гэдэг байхгүй тэр бүр. Гудалагаас сонирхолтой болж байгаа зү тэгвэл. Тэг яг гэхдээ нөгөө талдаа Cavs бол no disrespect. Би Donovan Mitchell бол бас угаасаа одоо нөхрийн карьер ч гэсэндээ ингээд уг нь бол all-in хийсэн тий Cavs бол үзээд нэг одоо бас л бүсийн финал гарыг ер нь аврагууч гэсэн үзье гэж бодож байгаа ш. Дахиад нэг missing piece дутуу байгаа гэдгээ бол өөрөө баг хилцсэндээ тий тэр утгаараа ч гэсэндээ би бол Cavs-ыг бол яг хоо enjoy хийж байгаа. Баг юу вэ? LeBron гүүгээр 31 жил ихний шатад аваагүй гэсэн. Сая л авлаа шүү дээ. 93 оноос хойш. Craig Elo-гийн үед л Mark Price өдрийн үед байхгүй. За next Pacers. Лигийн хамгийн алаантай зурвал, хамгийн ойрхон одоо юу гэх юм. Тоглолтууд нь ойрхон болж байгаа зурвал. 60 зурвалтууд. Одоо урдны хоёр дайсан. Тэгээд 30 жилийн өмнөх Rival буцаж ирж байгаа гэдээ бүр амар үлээ ордон. Харин тий. Тэгэд юу л да. Энэ нөгөө ESPN чайгуу хоржонтой Reggie Miller-ийг Индианад нүш Нью-Йоркийн яг Нью-Йоркт байгаа тэр нь тавьсан байлаа шүү. Тэгсэн чинь fuck Reggie гэдэг байгаа байхгүй. Тий. Гэхдээ та өнөө өглөөний Knicks Pacers үзсэн үү? Сүүлд нь ухааж арсан. Тий, ухааж л усаарсан. Нөгөө Денверийн тоглолт юм унтдаг байхгүй. Тий. Бурхан минь тэр нөгөө хин 3-аас шидэж яах үед Нэмбарт 3-аас шидэх хүртэл 5 минут бараг field goal гэвсэн шүү дээ. Тэгсэн оноог гэвсэн. Пүүч нэ. Хоёлаа ийм муу довтлоод нь ийм лаг хамгаалаад байна уу гэмээр. Тэг яг нөгөө юу ах шиг байна л да. Next Pacers гэдэг агуу түүхтэй ч гэсэндээ нөгөө хувь тоглогч нар нь бас туршлага бас дутагдчихээн. Клач үед тэг Брансон нэг өмнө нэг эвгүй 3-аас хийсэн тий. Яг Брансон яг өмнөх position дээр хийсэн. Бол тэгсэн. Брансон бол ярих юм байхгүй. Би бол Нью-Йорк NBA-д Нью-Йорк юу сайн явал энэ лигт энэ спортод хэрэгтэй. Ялангуяа юм жижигхэн тоглогч энэ лигийн нүүрсэрээ болох гоё юу дээ шүү дээ. Iverson, Steph тий. Тэгээ энэ цуврал бол үнэхээр ихтэй сонирхолтой болж байна. Үнэхээр одоо нөгөө нохоо зодон гэдэг шиг dog fight болж байна. Тэгээд юу хэрвээ Knicks Pacers байсан бол бас бүр яг энэ өөр дожид одоо нэг олдохгүй боломж гэдэг шиг. Celtics ялагдашгүй биш байгаа байхгүй. Celtics-ийн Bill Simmons чинь өөрөө Celtics-ийн фан. Celtics-ийн фанууд юу гэж байна? Бүх цаг үеийн хамгийн муу 60 hodсон багуудын нэг болох шанстай гэж өөрсдөө хэлээд байгаа. Хамгийн disappointing баг байхаар яагаад вэ гэхээр
Milwaukee байхгүй шүү дээ. Тий. Philly байхгүй. Miami байхгүй. Иннээс илүү боломж гэж Knicks Pacers-ийн хувьд юу байгаа? Дээрэс нь нөгөө талд нь West-д дан жижиг одоо зах зээлтэй багууд байгаа. Тий. Бүх том юмнууд тусагд. Тий. Тэгээ Knicks Pacers байсан бол нэр угаасаа амт тавьж байгаа. За энэгээр л шовоож гарч ирэх юм байна. Энд чинь franchise-ийн values нь тэгээд ахаад нэг номер 1 жоох нэг супер одмод авчрах боломж чинь ийм моментуудаар гарч ирнэ шүү дээ. Яг зөв. Тий. Тэгээд ер нь цувралын та таамага аль багт нь илүү өгсөн бэ? Knicks Pacers дээр. Яа, миний таамаг эсрэгээр явчихдаг юм да. За би Pacers гэж өгсөн. Үгүй би бол Knicks л гэж бодож байгаа л да. Гэтэ жоохон юу байгаад тах шиг байна. Knicks-ийг илүү хүсээд байгаа юм. Хожичосоо хол яваасаа гэж. Pacers дээр яагаад хүсэхгүй дээ биш. Наад Pacers ч аль хэдийн мундаг WNBA-г одтой болцсон заяа. Энэ жил болоо. Өнөөдөр үдчихэл шүү дээ. Тий. Энэ жил болоо заяа. Тий, нэг болоо штэ нэг баг тийм үстэй. Одоо ингээд нэг хотороо дигдэг байхгүй. Нөднөн Denver Nuggets авраг авахд Denver Broncos үнэхээр сугарсан байхгүй. Гэтэ хинч юу ч тийм бодоогүй. За одоо яах вэ гэд. Тий. Тийм байна. Pacers дээр бол Индиана гэдэг хот бол энэ жил хожигдсан. Хангалттай хожигдсан. Тэг бүр наа чи нэгдүгээр шатаа бараг давах ёсгүй байсан баг байхгүй уулна гэртэлгүй байсан. Тэгээд бол тэгж л бод. Нэгс одоо гол тоглогчдын гэмтэл бэртлээ шалтгаалаад бас цуурлаас ирэх үгэж үргэлдээ дуслаа. Жигнээс үгэж үргэлдээ дуслаа. Tips энэ Josh Hart энэ удирлын дараа ер нь бас хэцүүдэндээ. Сая яаж байгаа наа чи 100 амраагүй шүү дээ. Олимпиар явчихсан шүү дээ. Josh Hart. Тий. Энэ цуурлалт гоё л жинаа. Гэтэ юу л да. Плей-офф 29 минут амарсан ч гэсэн юу гэсэн ч үгүй. Олимпиар явсан дэлхийн аваргаар явсан тоглогчдор нэг өөр л хөрөд ирдэ шүү дээ. Яг юу болцсон гэмээр ингээд тэр бас нэг уур амьсгал competitive өрсөлдөх юм уу гэдэг ш. Тэр 10 оны дэлхийн аваргын тэрээр нэг хідэн залуучууд явбал Westbrook, Kevin Love мов шал өөр л хөрөд ирчихсэн. Рүүл явчихсан шүү дээ. Тий. Brandon Ingram бас бустан те. Brandon Ingram, Walker Kessler, Michael Bridges энэ гурав бүр бүтэц сугарлаа энэ үлрэлтлээ. Дэлхийн аваргаар явчихад. За West танаа юу 2 дугаар шиг сегментээр ярина шүү. Тэгээд Thunder Mouse-ыг ярьчих. За энэ миний хамгийн дуртай зөвлөгөө. Жигнөө Лука Шей гэдэг амар дүгэл болж байгаа. Тий. Нөгөө сая 2 тоглолтыг хойрхон боллоо шүү дээ. Тэгээ би Thunder-ийн фан найз руугаа нэг 5 минут дутуу байхад битсэн. Танаа хас яг хамгийн клатч нь хийм бэ гэд. Тэр нэг клатч стат харахаар чинь барин J-Dub юм шүү. J-Dub амар байгаа клатч үед. Шээгээс илүү клатч байна гэсэн үг үү? Уу яг нөгөө нэг J-Dub нөгөө персентаж нь арай илүү. Тийм л багтаа шээ ч илүү болсон шидэж байгаа бох. Тэгээд ер нь энэ дээр яах юм гээд гисэн. Би энэ цувралыг бол зүгээр фаны хувьд бол яг 7 тоглолт яваасаа гэж бодож байгаа. Ер нь 7 явна. Ер нь 2 MVP кандидаттай цуврал гэдэг чинь. Одоо ер нь бол лигийн хамгийн шилдэг урт шугамын 2 тоглогч л үзээд байгаа байхгүй. Тэгвэл ер нь за эхний 2 тоглолтоос харж байхад анх юу гэж бодож түүнээс ер нь ямар өөр зөрүүтэй ч юм уу адилхан явж байгаа дүр зураг ажиллагдаж байна. Энэ зурвал дээр. Mavs миний хувьд юу юм аа бас өндөр атлетик биш шүү. Тэглэг байх уу? Тий. Бүр клебер нь байхгүй байгаа шүү дээ. Тий. Би бас бодсон. Энэ хоёрын аль нэг нь ч гарч ирсэн. Миннесотад бол худлаа юм байна. Тэр хамгаалттай худлаа юм байна гэж утсан. Нэг дутхгүй, Mavs бол дутхгүй өндөр бол үзчих юм байна. Тэгээд Лука гэдэг одоо нэг X factor гэх юм уу, юу гэх юм те, супер од чинь тэгж хэлж болт юм уу. Нөгөө талд нь Edwards энэ бол гоё. Нөгөө тал зүгээр би зүгээр Minnesota гэдэг вариант дээр ярьж байгаа шүү заяа. OKC дээр бол мэдээж угаасаа Chet бол ер нь плей-оффд ингэж хол явдаг ийм импакттай rookie ойрд ирнэ хараагүй шүү. Tatum л байна да. Tatum байна. Tatum л байна бүсив байна. Яг Donovan Mitchell яасан л та PG юу хоёрыг Westbrook хоёрыг байхгүй болгосон шүү дээ. Гараад ирсэн л дээ. Гэхдээ эн чинь юу байхгүй те нэгээр гарч байгаа. Яг нөгөө Tatum гэдэг эффект. Гэхдээ Tatumтай ч арай харьцуулах болоогүй байна л да. Chet чинь дөнгөж rookie байна. Мэдээж би зүгээр нөгөө дараагийн раунд дээр нь хэр өндөр вэ гэдгийг хараад байгаа байхгүй. Тэ. Эдгэр чинь ингээд гиди энтер гэхээр physically арай биш дорой болчиход байгаа. Тэгэхээр илүү энэ цувралт ер нь байхгүй байх шүү. Тий.
Тэгэхээр Thunder бол илүү finesse тоглох гэдэг байгаа байхгүй. Тий, ер нь жоохон илүү тийм finesse тоглож байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр ёстой таамаг хэлэхэд бол зөв. Энэ би 7 яваасаа л гэж үзэж байна. Тий, энэ дэр зүгээр яг би Thunder гэж өгсөн. Гэхдээ ер нь эхний хоёр тоглолтоос харж байхад ер нь Thunder л илүү их санагдаад байгаа. Хоёулаа ч угаасаа хоёр талд дэмжинэ гэдгийг хэлсэн шүү дээ. Би маус яг дэмжихээс гадна зүгээр эхний хоёр тоглолтоос зүгээр анализ хийж байгаа шүү дээ. Ер нь бол Josh Giddy хэрвээ өөр 10 вингс ч юм уу Josh Giddy тоглохгүй болчих юм бол Thunder бол би бол энэ Dallas-ийг хоёр тоглолтоос бас нэг тоглолтыг нь бол зоолтаа гэж харж. Тэгээ Josh Giddy ч уулан багийн яг гол X factor хүмүүсийн нэг шүү дээ. Тэгээ энэ тоглогч сайн тоглох хэрэгтэй. Заавал хожихын тулд надад бол тэгж л харагдсан. Үгүй. Ер нь бол Josh Giddy хүзрийг бол энэ зарим сурвалт ийм байдیں۔ Зүгээр зарим сурвалт зарим тоглогч хэрэггүй байдаг байхгүй. Зүгээр Josh Giddy чи багийн дөрөвдөг хилдэг тоглолч гэсэн юм шүү дээ. Яг гоо тийм тохиолдлууд бас байна л да. Ингээд суулгач чийдэг. Сайн нөгөө хин ярьж штэ нэг LeBron JJ хоёрын подкастн дээр JJ ярьж байгаа байхгүй. Utah-да хийсэн сурвалт дээр Doc Rivers эхний тоглолтод намайг нөгөө нэг топ сайд хамгаалагдсан. Тэ бөмбөг өглөхгүй хамгаалагдсан. Тэнгүүд Doc Rivers намайг тоглолтын дараа энэ чиний сурвалт биш ээ. Чи зүгээр завдандаа зогсон шүү. Тийм учраас энэ чиний сурвалт бол биш. Тэгэхээр багт минут тоглоно гэж хэлжсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сурвалт бол Josh Giddy-ийн сурвалт бол биш. Биш юм байна гэж ер нь бол харах юм. Зүгээр яг нөө Denver-ийг хамаад ярихад одоо хамгийн сайн мэдчихээр одоо энэ Minnesota-гийн зурвал дээр 2 дугаар сегмент гэж байгаа юм байна тийм. Яг гоо харьцуулаад хэлэхэд KCP сэлгээнд суулгах юм ярьж байгаа байхгүй юу? Энд чинь намдаад байгаа шүү. Хоёр бүтэн гоо шүү дээ. Үлрэл хамт тоглолцсон. Яригдж байгаа. Яагаад гэвэл зүгээр саяны тоглолтын дараа. Гэтэ KCP-г сэлгээнд суулгах тохиолдол 3-1 ч юм уу emergency үед байх л та. CB Christian Brown илүү хамгаалаад байна. Тийм учраас ерөөсөө KCP татлаган дээр болохгүй байна. Дээрэс нь хамгаалалт ч үр дүнгүй байна гэж үзэж байгаа тохиолдолд. Гэтэ Тэнүр шиг нэмгэн сэлгээ мэлгээтэй бол тийм байх. Зүгээр тэгж яригдчихлээ. Тэгэхээр нөгөө хөлгөний ярьж байгаагаар заримдаа бол тийм тохиолдлууд бас байна. А гэхдээ бас зөвлөлтөө нэг юм хизээч багийн бас тодорхой одыг энэ чиний цуврал биш байна гэж яахгүй л дээ. Тэ. Damon Lillard төр суужээ гэхгүй л байхгүй. Үгүй. Josh Giddy бол дэм биш байхгүй. Тийм л дээ. Зүгээр яг гоо те. Гэхдээ сая гэхдээ одоо D'Angelo Russell-тай ч гэсэн адилхан байхгүй. Russell-ыг суулгаад хожих юм уу шүү дээ. Үгүй. Mark Daigneault бол тийм юм хийнэ харжээ. Сая гэхдээ яг 2 дугаар хагас дээр нь сэлгэнээс орсон шүү дээ. Тэгээ Giddy сэлгэнээс орж ирээ бүр баг алаад дуусна л та хөрхий. Юу энэ цувралын нэг гол point бол юу байгаа шүү. Thunder бол биш дээ. Эсрэг бага бөмбөг алдуулах бол машин. Хамгийн бөмбөг алдуулж байгаа баг. Нөө force turnover гэж ярьдаг шүү дээ. Харин Mavs бол бөмбөг алддаг. Тэгэхээр Thunder өөртөө амар алдсан шүү дээ 2 дугаар тоглолтод. Харин тий. Яг адилхан алдсан тэр хоёр. Тий. Нэг юм тий. Тэгэхээр яг бөмбөг алдсан дээр энэ хоёр тоглолтын ер нь бол зөрүүнүүд гарна гэж харж байгаа. Аль нь илүү тэн дээр илүү хянуур хандаж чадсан. Ер нь бол миний арснаар бол яг Лука шиг байвал Mavs асуудалгүй байна гэж бодсон. Лука шиг тоглоогүй шүү дээ ихний тоглолтод. Лука юу баг би баг плей-офф Лукаг орж ирснээс хойш хамгийн муу тоглолтыг үзсэн нэгдэх тоглолт. Тэгээ бөмбөгөө алдаад дуудаад баг 10-аас 2-2 гэж шийдлээ. Яалаа амар муу шүү. Яг харахгүй л гэмтэлтэй л байгаа. Тэр Лука шиг тоглоно гэдэг нь тэр тайлбар нь өөрөө надад их сонирхолтой байна. Хуучны Лука шиг бол ер нь бол аврагахгүй юм байна гэдэг бүгд харцсан. Джеймс Харден нөө Кобигийн тэр 7-8 оны жилүүдэд тоххой. Одоо бол бөмбөгөө аягүй их мув хийдэг болсон байна. Хөдөлгдөг болсон байна. Илүү хурдан болсон. Тий, илүү хурдан гараас нь гардаг болсон байна. Яг тэгж тоглоод тэгээд атлетизм аваад үлдчихэж байгаа тохиолдолд Лукагийн fade away ер нь дундын зан 3 шидэлтүүд гоё үлээ. Тий. Тэгээд миний хэлж байгаа санаа болохоор одоо нэг Лука илүү оноо авах тал дээр ажиллаад Кайри найруулчихар болцсон байхгүй сая. Сая Кайри бүр 11 ассист гээд карьер хаяа өглөө шүү дээ плей-оффын. Тэг Кайри дээр бөмбөг байхаар илүү хурдтай болчдөг яалтчгүй. Тэрэндээ Лука заавал бөмбөг нухаад ингээд 2 хүн татах гад ингээд шаардлагагүй харагдаад байгаа надад бол. Тийм. Тэгээд дээрэс нь бид нар Кайригийн хамгаалтыг заавал усах хэрэгтэй. Кайри бол үнэхээр хамгаалсан. Өнгөрсөн зурвалд өөрөө Джеймс Хардныг амлаж аваад Джеймс Хард ер нь бол за байхгүй болгосон гэж хэлж болно шүү. Тэгээ Пол Жорж хүртэл өөдөөс нь орохгүй байсан. Дандаа шидэв. Тэгэхээр сайн болж байгаа. За тэгтээ энэ зурвал ер нь их урт явна. Энэ бол урт явна шүү. За. Тэгвэл дараагийн мэдээж одоо 2-ыг орчих. 2 дугаар сегмент рүү шууд орё. Тэгөө бид нар завсрал мавсралгүй л байна. Тэгээд сайхан Дэнүрээ мэдээж одоо хамгийн гол нь
Ярандаа гэдэг. Иргэн амарч ирсэн. За та чи ерөнхийдөө хэдэн онд Дэнүрт очоод ер нь яг одоо яг үндсэн хэдэн жил дэмжиж байгаа сайхан хүүхд сайхан товчхон тий. Би 3 оны 10 сарын 1-нд Дэнүрт очиж исэн. Тэгээд 7 дугаар ангид орж исэн. Prairie Middle School. Тэгээд миний хамгийн үзсэн ихний тоглолт нэг 11 сарын хэдэнд ч байд юм дээ. Lakers эсрэг байсан. Яг миний бүр амьдралдаа анхны NBA-гийн үзсэн тоглолт. Тэгээд гоё юм биш үү. Adil Iris байжгаад тэгээд Kobe John Barry-гийн дээгүр game winner хийж миний саксны memory бол ихсэн байдгийг. Амар тоглолт үзсэн биш үү. Базар шоттой те эхнээсээ. Тий. Эхнээсээ бол тэгж бол үзэж байсан. Тэнэр бол тэг өмнөх жилүүд нь бол тийм муу байсныг бол угаасаа ингээд намайг үзсэн ихний үлрэлээс плей-оффт орсон. Мело ирсэн жил шүү дээ. Тий. Тэгээд ерөөсөө л яг тэр үе ихгүй юу? Мело хин Kmart сүлд ирсэн юм аа. Анхны жил чинь Camby байсан бах. Nick Van Exel гэх нөхдүүд идэг гэсэн. За тэгэл Эдвардо Нахара, Дермар Джонсон, Якуба Диавара яа амар үед байлаа шүү дээ. Linus Kleza байсан шүү дээ. Linus Kleza байсан. За тэгэл тэр юу муу бол JR Mayer энэ төр чинь бол гоё орж ирж байгаа юм уу? Гоё болцоод орж ирж байгаа шүү тэр чинь. Kmart энэ төр орж ирдэг чинь бол тэгж орж ирж илаа. Тэгэл 2004-өөс тухайд Жорж Карлос нөө. Үгүй эхний улирал Jeff Bezdelik гэдэг нөхөр байсан. Тэгээд тасгалжуулагч Безделик Колорадогийн их сургууль руу яваад тэгээд 5 оны улирлын төгсгөлд Жорж Карл орж ирээд яг юугаар дундуур нь орж ирээд тэгээд Дэнүр 12-т дэвжсэн байхгүй юу. Тэгээд 32-8 хийгээд 7 руу орж ирээд Сан Антониото тоглоод эхний тоглолтоо бүр хожоод заяа. Авраг Сан Антонио шүү дээ 2005 онд гэж. Тий. Тэгэл бүр эн чинь юу илээ мэлээ гэл. Яг нэг тэгдээ. Нэг худлаа тэгдээ. 7 онд Сан Антониото тоглоод эхний тоглолтоо хожоол. Тэгэхээр тэр чинь Айверс ирсэн байсан жил байхгүй. Тэгээ 30 31 он аваад Inside the NBA чинь are they in trouble гэж мэгэл тэгэл Стивен шилдэг дуу галаа. Тий killer дуу өдр гэх нэг Steven A. May team яриад идэг гэсэн. Тэгэл эхэлж ийсэн. Ер нь тэгэл бүх плей-офф юу түүхийн ярил ярина л да. Тэгээд ер нь бол 13 онд Golden State тожигдоод 14-өөс 18 оны хооронд бол яг плей-оффт ороогүй л те. Уналтын үе. Тий, уналтын үе. Тэг яг 17 онд бол 81 дэх тоглолтод Westbrook-т базардуулаад нөгөө triple double рекорд авчихлаа. 18 онд бол Minnesota-д 82 дэх тоглолтод тожигдоод бараг л плей-офф юм да чаас. Тэр чинь ер нь анхны плей-ийн тоглолт шүү дээ. Бүтгэдэггүй л болохоос гэдэг. Тэгээ 19-өөс хойш ингээл ороо явж шүү дээ. Тий. За тэгвэл яг за Никола Йокич ирснээр мэдээж Дэнүрийн одоо бүх цагийн хамгийн шилдэг 90 үеийг эхэлсэн гэж бодсон. За энээс өмнөх тэгвэл хамгийн таны хувьд одоо яг за энэ баг л ер нь авраг авчихна гэж бодчихсон жил нь аль вэ? Ер нь бол ийм байлээ л дээ. За 9 оны мэдээж бүсийн финал байгаа тийм ээ. Адил 2 болол тэр нэг Trevor Ariza таслал Дэнэр одоо хүртэл Trevor Ariza-гийн гар байгааг бол манайх тэр жил авраг авахгүйсэн байсан. Тэр Phil Jackson-ы 11 Rings гэх номыг уншихаар бол үгүй юм билээ. Яг ингээд юу хийж байгаа мэдж байгаа аврагыг шаал өөр. Ингэсэн бол тэгсэн бол гэж юм байхгүй. Lakers үнэхээр Kobe ингээ эргээ бодоод би ингээ Jokic-ийг хараад одоо боддог байхгүй. Kobe Melo хоёрын хооронд амар хол зай байсан байгаа байхгүй. Тийм шүү дээ. Дотроо ингээ тэ алцаад сайн сурталчилж чадсан. Тэр 77-8 оны үед бол бас нөгөө Thompson, Alex English үед бол бас нэг удаа бүсийн финал гарч ирлээсэн. Зүгээр хаа хамгийн AB-гээс орж ирсэн үе гэсэн үг шүү дээ. Тийм нэг Indiana San Antonio нэг дөрөв баг орж ирсэн шүү дээ. Тэгээ NBA нэгдэжсэн. Хамгийн сонирхолтой гэх юм бол нөгөө 93-4 оны үед биш шүү дээ. Dikembe Mutombo нөгөө Seattle 8-аар гараад 2-0 байж байгаа. Тухайн чинь 5 тоглолдог байсан. Нэгдүгээр Seattle эсрэг эргээ ирэлт хийдэг. Тэр бол бас их Дэнэрийг үзэхэд сонирхолтой байдаг байсан юм шиг байгаа. Тэгээд 10 гаруй жил уналт хийгээл Denver Nuggets гэдэг баг бол юу нэг Denver хотод нэг тийм чухал биш. Ягаад гэвэл Colorado Avalanche энэ хоккейн баг нь 95 6 он нэг Stanley Cup авцсан. 2001 он манд авцсан. Юу н Denver Broncos нугасаа домогт баг. Тэгээд Nuggets бол нэг шовд руу өчгөл байсан юм лээ. Тэгээд миний амар сайн сандаг нэг зүйл 2012 онд байдаг баха. Намайг нэг их сургуулаа төгсөж явах жил. Мело явсан жил.
Тийм Мелоч яг уу Өмнө жил нь явцсан байсан те. 11 онд явсан тий. Их сургуулаа төгсдөг жил юу байсан шүү дээ. Стан Кронки багийн эзэн Жош Кронки хүүдээ 30 насны төрсөн өдрөөр тенор нагцыг бэлгэлж исэн байдаг. 30 насны төрсөн өдрөөр NBA-гийн баг авцсан. Амар хөөс. Кронкагийн гэр бүл. Арсеналын бас эзэмшиж тий. Тэгээд би зүгээр тэрэнд айгу баярлаад идэх нь Стан Кронки ч өөрөө Арсеналын 29%, LA Rams байгаа. Colorado Avalanche байгаа. Тэгээ Colorado нөгөө Rapids хөлбөмбөгийн Mammoth гэдэг лакроссын багуудыг ингээд спортын Mogul. Тэгээд нөхөр бол нэг тийм Denver Nuggets-тай их мөнгө хаядах хизээний сонирхол байгаагүй юм лээ. Тэгээ Josh орж ирээд тэр ч одоо бас аавын хүү гэдэг өөрийнхөө юу бүтлээ гэсийг бүтээмэр шүү дээ. Тэгээд тэр утгаараа юу байсан юм лээ. 22 онд Golden State-д ялагдсны дараа Josh шууд Jokic-ийг дуудаад за чамд яг юу хэрэгтэй вэ? Би хүснэ ч авч өгье. Бүр championship те чам wing хэрэгтэй байна. Хамгаалагч хэрэгтэй байна уу? Хүүхэн хэрэгтэй байна уу? Юу хэрэгтэй те? Нүүрээ тулаад шууд ярьсан юм шүү дээ. Авч өгье. Тэгэл ерөөсө Jokic хүссэн юм ерөөсөө л те Jamal MPJ2 healthy байвал KCP Bruce Brown нэрийг аваад ирэл гэж байгаа. Тэгэл болцсон. Тэгээд тим зүгээр энэ хүүхдүүдийг яриад байгаа нь ер нь NBA тийм хоёр төрлийн эзэн байд юм билээ л те. Ашиг хийдэг, сагсаа сонирхдаг. Одоо Miami-гийн Mickey Harrison бол сагсандаа үнэхээр дуртай гэж. Бид нар бол Mark Cuban-ыг бол мэддэг байсан. Одоо ингээд LA-гийн эцдүүд чинь те ингээд Ginny Bass, тэрний юм Jim Bass байсан ингээд юм зүгээр мөнгөө ичээ те. Ингээд аавын хүүхдүүд ч та бас нэг юм аврага хүсэлгүй юм шиг санагдаад байна. Тим чин сэтгэлээсээ сонирхдаггүй. Тэгээд NBA-гийн бүх баг мөнгө хийж байгаа. Ашиггүй баг гэж байхгүй. Мөнгө хувааж байгаа. Тийм. Гол нь ашиг бизнес модель нь угаасаа нөгөө revenue sharing чинь эзэн баг 60%-ыг аваад зочин баг 40% угаасаа ямар ч ялгаа байхгүй. Бүгд мөнгө хийж байгаа. Бүх баячууд NBA-гийн эзэн болох гэж одоо хүсдэг. Энэ дэлхий дээр одоо нэг одоо арал дээр хамгийн гоё 30 хаус байл гэж бодъё те. Мөнгө төлөөч авч чадахгүй. Ийм байгаа. Тэгэхээр нөгөө багийн эзэн маань өөрөө авраг авах хүсэл сонирхолтой байх юм жоо. Миннесотагийн ирээдүй яага хүнд харагдаад байгаа вөхөр асуудалтай шүү дээ. Санхүүгийн асуудалтай байгаа байхгүй юу? Taylor одоо энэ A-Rod энэ хоёр хоорондоо алдаж шүү дээ. Хоорондоо эцдүүд нь алдцаад байгаа байхгүй юу? Тэгэхээр TG хүртэл нэг орж ирсэн эцэд те. Гүг тэр бол багийн байх. Тэр жаах. Одоо тэгэнгүүт Янас Milwaukee гэдэг бүр тэр франчайзыг аварсан гэдэг нь Янс орж иргөө Seattle руу явцсан шүү дээ. Явах гэсэн тэр чинь зарах гэсэн юм чинь. Тэгэхээр би зүгээр ингээд зарим фануудыг ингээд амир тийм өрөвдөх гэх юм уу өөрөө тэр багийн фан исэн учраас эцдүүд нэг мөнгө хаяхгүйгээ тэгэнгүүт 1000 дэмжиж амар харамсалтай байхгүй. Тэгээ мөнгөөр бол аз жаргалыг бас худалдаж авна шүү дээ. Тодорхой хэмжээнд тийм үстэй. Тэр хүүхний хайрцаглыг авахгүй мах гэж ядаж авахуулах тэр хоолны мөнгийг даах хэрэгтэй үстэй. Амьдруулах юу гэнэ гээл. Тий. Тэгээ за давчгандаа бол нэг Денверийн юу бол тийм. За тэгвэл энэ цуврал руу гарыг да тий. За тэгээд за энэ цуврал ер нь юу болчих вэ? Та ер нь яг цуврал эхлэхээс өмнө ямар тамагтай байсан? Энэ жилийн ер нь багийн бүрэлдэхүүнээс ямар хүлээлттэй байсан? Мэдээж аврагын хүлээлттэй байсан ойлгомжтой тий. Одоо тэгтээ дуусчаагүй байгаа ч гэсэн айгу юу тааруу эхлэл боллоо энэ цуврал юу. Тий. Гэтэ миний эхний гурван тоглолтууд миний таамаглаж байгаа л явж байна. Арайч талбай дээр хоёр болж өгч юм шүү дээ. Ааха. Тэгээ хоёр нэг даун маун болох зүйл бол төсөөлж байсан уу гэвэл байсан. Нэгдүгээрт зүгээр яг үнийг хэлэхэд Lakers-тай айгу муу тоглосон байхгүй юу? Муу тоглосон. Тийм маш муу тоглосон. 5 дахь тоглолт айгу муу байсан. Lakers-ийг ийм гэж муу тоглосон ч үж болно. Тэр хамаагүй. Lakers-ийн юу ийсэн хамаагүй. Denver муу тоглосон. Муу тоглосон байж болно гэж шүү дээ. Jamal 30% шийдсэн. Сэлгээ 19.5% ураа шийдсэн байхгүй юу? Тэгээд энэ дээр би нэг юм хэлчих. Ийм нөгөө нэг одоо Denver-ийн одоо лигийн хамгийн шилдэг гарын тав гэж байгаа шүү дээ. Саяны тоглолтыг хүртэл заяа. Одоо Lakers 5 тоглоод 2 тоглосон гэхээр 7 тоглолтод хасах 15 гэдэг үзүүлэлт. Бүр ингээд энэ чинь лигийн хамгийн төсөөлөлт багтахгүй юм байгаа шүү дээ. Тий. Шилдэг 5 баггүй. Тэгэхээр хасах 15 байсан. Тэгэхээр яа харахгүй муу тоглосон гэсэн үг. Муу тоглосон. Тэгээд яг үнэндээ бол тий Lakers дээр бол гарааны 5 дээр нь бол ялангуяа шилдэг 2 тоглогч дээр нөөлөх юм байхгүй шүү дээ. Денверийн сэлгээ муу гэж яриадсан. Денверийн сэлгээ бол Lakers-ийн сэлгэнээс илүү байгаа байхгүй. Тийм үнэ. Lakers-ийн фанууд уурлмаар үл сэлгээндээ уурал
18 битий уурал. Роб Пеленкад уурал. Тэр багийг тийм үү? Тэр AD-г хажуу тэр центр авчид өчгөлтөө. AD 4 дээр л тоглодог юм багхгүй юу? За яг уу. Тэгээд муу тоглож исэн учраас би зүгээр нэг wake up call бол хэрэгтэй байх гэж бодсон. Ер нь гашуун үг нэг үг гашуунч явдал тустай, им гашуунч би тустай, хожигдол гашуунч уртын авраг авах бүгжин тустай гэж тийм үү. Тэгэхээр тэгж бодсон. Гэхдээ үнэхээр Миннесота бол ямар амар нөгөө гарч ирэл одоо юу ялаа шүү дээ. Энэ багийн мэдээлэл хийж энэ багийн амруу нь бол шанаад цогж чадлаа шүү дээ тийм үү. Тэгээд зүгээр эхний 3 тоглолтоос бол 2-3 тоглолтоос бол би юу ч дүгнэж чадахгүй байна. Энэ угаасаа blow out-аас дүгнэлт хийх хэцүү гэдгийг. 2 өөр баг тоглолцсон шүү дээ ер нь бол. Эхний тоглолтыг хараад би ингээд тэгтээ бас айгүй тийм цочирдож байгаа байхгүй. Дэнэр 1-р талбай дээрээ 2-р клач үе. Ойрхон үед яг зөв. Хожигддгоо. Хожигдохгүй. Ингээд бүр ингээ амар Өнгөрсөн жил плей-оффт ганц л хожигдсан талбайдаа тий. Талбайдаа ганц хожигдсан тий Майамид. Тэр чинь араас нь өчнөө хил амтай штэ тэр бөмбөг гадаа гिचсэн байсан гэд тэгэж хожигдож байгаа. Тэгээд клач үед хамгаалтаа лок хийгээл тий. Тэгээд доошоо switch хийгээл ингээл юу ячдаг. High pick and roll, low бүгдийг ингээд хамгаалах системтэй. Энэ схемийн чинь угаасаа Майк Мэлоу 8-9 жил зурцсан. Тэгэл одоо жишээ нь Aaron Gordon орж ирээд энэ дасах гэж 1-2 KCP адилхан ингэ явцсан. Тэгсэн чинь манай сэлгэ гоншгонж гомдохоор тоглоог байхгүй. Яг үзэлцээд яг хамгийн шилдэг таваараа хожигдсон. Тэгс яг хожигдсон. За яг гоо Назрид орж ирсэн. Моментумыг эргүүлсэн. Гэхдээ юу гэдгийг те тэр мөрөн дээр юусе шалтгаан тоочмоор гоо. Би тэгээ бодсон байхгүй. За яг гоо мэдээж execution хийх хэрэгтэй байсан. 18-4 айгаа муу эхэлж мэхлээл. Тэгээд яг миний бодсноор явж байгаа миний юу гэхээр их ойрхон явах юм байна. 7 тоглолт бол ямар нэгэн байдлаар бол гарах юм байна. 4-р тоглолт бол бүр цус гаргасан тоглолт болох гэж бодож байгаа. 3-1-аас нэг эргэн иржсэн шүү дээ нэг Utah. 2 жил лөө. 2 дараа. 2 дараалан тийм. Utah Clippersтэй. Bubbled. Тэгэхэд адил нэг бахад Utah-гийн эсрэг 3 тоглолтын дээр Denver 30 оноогоор блоот хожигдсон байхгүй. Бүр тэр хар шүн болж исэн тоглолт хүмүүс сандгүй. Чи бүр 100 болсон шүү дээ гол нь тий. 2-3 цаг үед болж исэн тоглолт байхгүй. 100 болсон. Тэгээд би бүр ингээд үзээд баа би чи бараг сохтуу үзчихэл байлаа. Энэ сериэсэ гэж байна. Тэгээд 4-р тоглолтын дээр нөгөө Mitchell ихийн 2 Жамал 2 хоёулаа 50 оноо. Тэгээ манай хожигдсон яхаад. Тий. Тэгээ 3-1 болсон. Тэгээд тэр 3-р тоглолт ингээд амар дийлцэн цуврал. Та нар ингээд бодоод үзтээ. 8 оны алдартай Бостон, Чикагогийн цуврал тий. 9 оны Rosie rookie жил. Ингээд гой цувралууд байдаг те. 2-р раундын тэр нэг Blake Griffin-тэй Clippers OKC-гийн. Энэ цувралуудад нэгээс 2 blow out байдیں۔ Тэгээ хүмүүс мартчихдаг. Түүхийн явцад мартчихдаг. Хамгийн дурсамжтай тоглолтууд бол 4-5-аас бол би байх гэж бодож байна. Denver Reddit руу орсон чинь Game for the title гэсэн мэлээ бүр. Амар дураараа 4 тоглолтыг хоцсон NBA-гийн аварга. Тэгээ би бол тэгж хэлж чадахгүй. Lakers-ийн фэн ч гэх юм уу. Манай хаалын шаан маань гэхгүй. Ингээ анализ хийгээд эн чинь бас тэ Жамалын тэр зүүн тэр каф яах нь тэгэл сая бол сайхан 3 хоног амраад орж ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ бол амар хэрэгтэй юу болчлоо. Тэгэл мэдээж маш олон нөхцөл байдал байдаг. Антони Эдвардсыг бол хизээш дутуу унаж болохгүй юм байна. Тэгээд үнэхээр гайхалтай цуврал бол болно. Ялангуяа би 4 тоглолтыг бол бүр цус харуулах гоё тоглолт болох гэж бодож байгаа. Тэгээд ер нь өглөө байгаа лу тий. Нөгөө Гордон юуны Lakers-ийн 4-5 тоглолтын дараа хожичоод хэллээ дээ. Йокичиг genius гэж хэлсэн байхгүй. Тий, genius гэсэн. Гоц ухаантан. Гэхдээ сагсан бөмбөг гоц ухаантан биш. Сагсан бөмбөг тоглодог гоц ухаантан. Зүгээр тоглодог байж таардаг. Зүгээр юу басаа гоц ухаантан байсан, сагсан бөмбөг тоглолт таарсан. Тоглож таарсан. Happen to play байсан юм. Тэнгүүд би зүгээр Йокичд бол нэг юмд итгэж байгаа. Яг ингээд цуврал явах тусам ингээд dissect тэгээд ингээд задлаад яг зөв. Йокичиг бол би философч гэж хэлэн заяа. Философч байхгүй. Ингээд учрыг нь олчдаг. Тэгээд хамгийн амар нь цувралын төгсгөлд өөрийнх нь өөрөө улам confusing баг явуулчихдаг. Ингээд өнөөдөр бол харлаа шүү дээ. Энэ санаандгүй биш байхгүй.
амар энержитэй гарч ирсэн биз дээ. Тэр ордон чинь амар байсан. Тэгтээ хизээ slow down хийх үү яах вэ? Ингээд хамгаалтын ингээд учрыг нь бол олж чаддаг гэж итгэдэг. Би тэр нь Дэнүр ингээ хожоод ингэн гэж байгаа юм биш зүгээр зөвхөн Йокичийг магтахад эн чинь дахиад цаашаа сэлгээ муу нэг бол үнэхээр муу байна. Асуудал байна. Миннесота бол үнэхээр сайн байна. Тэг ингээд та нар зүгээр Джейден Макдэниел та нар зүгээр Жамал Моригийн өнцгөөс бодоод үзтээ. Джейден Макдэниелс гэдэг багийн ингээд чамаг 90 фит авч байгаа юм заяа. Full court pick up хийж байгаа шүү дээ. 90 фит чамаг дагаж яваад файналыг гараад ирсэн чинь доор нь 3-7 4 байгаа байхгүй. Зүгээр загсан бөмбөгийг ингэж тоглох амар хэцүү. Мөрөө тэр аргагүй ирэх нь юм шидэж байгаа шүү дээ. Hit him bad. Тэгэхээр хоёр юм шидсэн шүү дээ манай. Тэгээ бүр ингээд нэг шидээд тэгээд нөгөөх нь авцсан. Тэгэхээр хүн үнэхээр бухимдч үнэхээр барахгүй байна. Тэгэхээр энэ дэр ямар ерөөс ам гарах бол цуврал бол биш. Ямар ч байсан би бол 7 тоглолт бол гарах бах. Боол арена бол тэр үед бол жинк рок хийж байгаа хэл. Тий, энэ цуврал дээр би бас нэг жоох юм бил. Би энэ цуврал зүгээр яг энэ шатны хамгийн гой цуврал болно гэж ярьсан. Тэгээд аваргын цуврал гэж яриад байгаа шүү дээ. Төлөө чи би сая амарч байгаа бол яг одоо төсөөсний дагуу явж байгаа гэсэн. Миний хувьд болохоор төсөөсний шал эсрэг явж байгаа. Би яг лон тоглолт аваргууд хожно гэж таамгаа өгсөн. Нэг тоглолтод би өмнөх дугаар дээр яг хэлчихсэн шүү дээ. Хэрвээ клач үед ойрхон орох юм бол тий хоёулаа ер нь ярьсан шүү дээ. Тийм Дэнүр асуудалгүй гэж гэсэн чинь нэгдүгээр тоглолт юм баг. Би хоёр тоглолтод аваргууд нөгөө нэг sense of urgency тийм ээ. Ийм нөгөө хүчтэй гарч ирэх нэг бүс үгүй. Жинхэнэ амруу галгадуулсан. Тэр Миннесотагийн эхний хагасын хамгаалт бол магадгүй NBA-гийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хамгаалтын перформанс байсан баг. Үнэхээр гайхалтай шүү дээ. Тийм бүр бичлэг явуулчихлаа шүү дээ. Тэгээд нөгөө Мөрэ ч нөгөө юм шийдж мэдээд тэгээд тэр хоёр тоглолтыг хараад за ер нь аваргуудтай бараг л амт тасарчуудаа гэж бодсон. Тэгсэн чинь өнөөдөр нөгөө нэг хиний үг гэдэг чинь нөгөө Руди Томьянович нэг тасалж гэдэг нөгөө аваргын зүрхийг хизээж битээ дутуун гэж тийм. Яг тийм тоглолтыг харсан. Үнэхээр гайхалтай байсан. Нөгөө 19 оны финалаар нэг Golden State доголсоор байгаад нэг 5 тоглолтод л хожиж штэ шүү дээ. Тэрний дараа LeBron тэгж яг just never underestimate the heart of a champion. Энэ юу юм бэ? Mike Malone нөгөө бүх одоо сакс нөгөө talking heads гэж яддаг шүү дээ. Яг 2 минут тий. 2 минутын бичлэг эдит тэгээд монтажлаад тэгээд эхлээд DeAndre үзүүлсэн гэж. Яахаа үзүүлэх үед нэрт гэдгс чинь аваргууд одоо байхгүй одоо хотлоо болцсон гэдэг. 2 минутын тийм бичлэгийн тастаад. Чинь DeAndre үзчих бүгдэнд нь үзүүлээ гэдэг. Тэгээ ягаад би зүгээр ганцхан DeAndre-тэй яриад үзүүлэх гэж бодоагүй хөрий. Тэдний юу ярьж байгаа хамаагүй. Одоо нэг LeBron ч нэг юм zero dark 30 mood байгаа. Тэ нөгөө Instagram хаагаад тэ. Тэгээ ер нь ихэнх тамирч тасгалжуулагч нар тэгдэг юм байлээ. Чи эмоцтой автаж болохгүй. Тэгсэн чинь энэ удаа болохоор үзүүлчихье. Хэрвээ доор чинь гал асахгүй юм бол тэ та нарыг ингэж хөдлөхгүй юм бол өөр юу ч хөдлөхгүй гэд наад бичлэгээ үз. Та нарыг ингэж ярьж байна. Гэж ингэж багаа ингэж райсан байлаа бас. Тэгээд өнөөдөр бол бас яг харж байхад би тэр бөмбөг алталтыг их харсан л та. Йокич ялангуяа ер нь ганц Миннесотагийн зурвалж плей-офф бөмбөг алт амар юм хамаагүй үл хагарсан байдалтай тоглоод байсан. Одоо тэр нөгөө нэг савсан чи Ааронгорд азар авч таардсан шүү дээ. Тэр мэг чинь бол ер нь Йокич хийдгүү юмнууд байхгүй юу? Азар аваад нөгөө MPG лүү. Тэр аваад MPG-ээр өгдөг тэр бурхан. Тэр чин тэр тоглолтыг бараг цувралыг эргүүлсэн. Тэр нөгөө Йокич нөгөө нэг алдаа авах гэж оролцсон тий. Тэрэн дээр бол голд байсан шүү дээ. Йокич ер нь бол өнөлийн тус тэгж байгаа. Тий. Тэгээ авдгүй тэрийг. Тэрийг нэг удаа л авдаг. Тий. Нэг удаа авдаг. Нэг удааг авдаг байхгүй. Тэгээд нэг удаа аваад чаленж аваад ялагдчихсан. Нэг удаа чаленж аваад the challenge is successful. Тий. Йокич нэг юм нэг жоохон залтай л да. Тий. Одоо нөгөө нэг бичлэгүүд нөгөө нэг бичлэг үзэхгүйд үзэж байгаа сте. Тий. Готлаа үүдэн. Тэгээ дээрэс нөгөө бөмбөг өшөглөн мань хүн чинь ер нь жоохон зөвүүн штэ бас. Амар амтэн штэ. Энэ нөгөө юу бол худлаа шүү. Тэр хинэггүй эзэн тэр зүгээр зал сагсан бөмбөг дургу мургу худлаа шүү. Маск зүүж байгаа. Тий, жүжиг шүү наадах чинь. Gara ийм амар яг ялахыг хүсье гэж байгаа тийм байж ич энэ ч дэлхийн шилдэг тоглогч болж байгаа. Тэгээ яг үнэхээр надад итгэхгүй бол тэр Phoenix тожигж байгаа цувралыг хар заа юу. Хин нэг зодж байгаад хөөгдөд гарч байгаа заа. Шилдэг тоглогчийг хамлж ав зодж байгаа хөөгдөд гарч байгаа. Итгэхгүй бол
Тэр 22 онд үнэхээр гэхдээ юу Warriors бэлтгэлтэй эсрэг тоглосон л доо. Bryn Forbes, Facundo Campazzo, PJ Dozier гэдэг гараатай шүү дээ. Энийг хожицсон шүү бас. Тэгэнгүүт шүү дээ. тэрний тэр юун дээр байгаа. Тэр сэлгээнд суугаад тийм ээ. Тэг ингээ багийнхандаа ингэж амар ингэж яаж байгаа. Тэгэд яг тэрүүгээр нэг чин сэтгэлээсээ энэ хүн за үнэхээр өстө хожихын төлөө үхэн хатан ингэдэм байх харагдав. Ер нь Йокичийн дайрж байгааг нь мэддэж шнэ. Улаагаал дайрчдээ шүү дээ. Тэр нөгөө түрүү жил одоо жишээлбэл Phoenix нөгөө нэг 2 хожигддээ шүү дээ. Хожигд зурвал тэр чинь нэгэн дээр 40 оноо аваад. Йокич бүр амар дийлдэшгүй дээ шүү дээ. Тэгээд нөгөө бүр нэг хэсэг чинь тэгдэг байсан шүү дээ. Энэ жоохон эмоцо контрол сурах хэвэл супер од байна мэн гэд тэр хинтээ Маркифтай асуудал үүсгээд Бүүкертэй хөөгд 2 цуврал дарааж хөөгддөг үстэй. 21 онд Бүүкертэй таардаг чам. Тий, Жамал гимтсэн. 4-0 дуулдаг. 2 онд ч гэсэндээ хөөгдөжсэн санагдаад их юм. Дрэмэнттэй модалцсан юм болов. Тэгсэн юм бах та. Ямар ч үсэн Дрэмэнт л ах. 2 цуврал дараалж ejected болж исэн санагдаад их юм. Тийм 4-0 дүүлэх чи хөөгддөг юм а бүр. Тэгээ CP чинь бүр баяртай гэ 4-0 да гарч ирсэн шүү дээ. Тий. Тэр чин энэ хүн чин бүр зүгээр аимшигтэй яг ингээ бүр юу тэр баг яатсан байд би бол боддоо ш нэг студид нэг хитэн морины бичлэг тавьчихсан. Тэгэл хүмүүст худлаа. Сая одоо жишээлбэл MVP-ийн яран дээр хүртэл тэгсэн шүү дээ. Өө надаа нэг ч хамаагүй дээ. Би өөр л юм бодож байгаа ч. Хамаатай. Сомбор. Батны хамаатай тэр чинь. Тэгээ би саяын тоглолтоос нэг асуумаар байна л да. За яг хөө мэдээж аврагууд хүчтэй гарч ирсэн, илүү амарцсан байсан гэдэг утгаараа мэдээж бичлэг үзээд мотивац авсан те. Тэрнээс гадна зүгээр тактикийн өөрчлөлтүүд юу вэ? Тэ Майк Малоунаас ирсэн харсан эхний 2 тоглолтоос өөр зүйл нь юу вэ гэж та харав. Тэр нэг товтлогыг харсан уу? Йокич юун дээр байж байгаа баруун элбоу дээр байж байгаа. Тэгснэ Aaron Gordon MP2 ингэж зүрж гүйж илээ. Тэгээд split action. Тий, split action хийгээд тэгэнгүүт Йокич дээр нөгөө help defense нь бах болчихлээ. Тэгээд эргээд ингээ зүгээр амар easy hook shot. Нэр ингэж тоглодог даа гэж бодогдож байгаа байхгүй. Тэгэнгүүт зүгээр довтлогон дээр бол яг угаасаа маш олон комбинацуудтай. Эхний тоглолт бол зүгээр ер нь юу яцсан шүү дээ. Нөгөө англи хэлэнд хоолороо тоглоно гэж байдаг шүү дээ. За нэг жоохон бэлдээгүй гарч ирсэн юм биш шүү дээ. Ер нь хар. Ер нь бол дутуу үнэлсэн. Би бол хогчин гэж байгаа. Тэ? Хогчин шүү дээ. Үнэхээр бүхэлдээ NBA-ийн плей-оффд ингэж байгаа 2 дугаар раундад ингэж байгаа бол тэ. Сансаг 4-0 гараад ирсэн баг шүү дээ. Хоёр тоглолт бол ингээд үнэхээр surprise бол байсан. Энэ дээр зүгээр хамгаалтан дээр бол бүр янзын гой яг тэр Антони Эдвардсыг бол юу ээж илээ. Pick and roll дээр бол амар ирт авччихлээ. Тэгээд тоглолтоос нь гаргаад ингэж байгаа шүү дээ. Хин Кайл Андерсон бүр сувсул тэр Кайл Андерсны хүн гэж тоож байгаа амтан алах тэнд бүр ингээд тий. Хээр талтай. Тэгэж аваад дабл тимдэж ингэж Эдвардсыг ингээд тоглолтоос гаргачаар хаяад ганц 2 мессер орж. Тэгээ Эдвардс өнөөдөр сайн тоглоог шүү. Сайн тоглоог юм уу? 20 оноо аваагүйсэн биз дээ. Эдвардсийн гол асуудал нь тэр л үү нөгөө inconsistent ийм орон гарна тий. Бас нөгөө супер од болж л явж байгаа тоглогч л одоо сул талахгүй 22 тал тоглогч. 22 тал л. Тий. Кат бол амар орон гарна. Гэхдээ Кат бол эхний 4 юу шийдэж мэдээ. Кат ямар ч гэсэн энэ плей-офф бүр үнэхээр муухайргүй шал өөр тоглогч. Ер нь орон гарна. Гэхдээ энэ удаад бол 4 дарааж 3-аас хийгээл тий. Үнэхээр Кат бол эхний хагасыг амтай ойлгосон. Амтай ойлгосон байхгүй. Гэхдээ Aaron Gordon-ыг бол би баг саяны тоглолтыг бол Aaron Gordon game гэж нэрлэмээр байгаа байхгүй тий. 3-аас ягаад тэгээд Кат дээр бол тэр 3 дугаар үед хийсэн хамгаалтыг нь л үнэлчихлээ. Нэг зүйлийг ерөөсөд дутуулчихлахгүй. Энэ нөхөр Йокич амар сайн хамгаалсан энэ тоглолтод. Өөрөө энэ бол зүгээр нөгөө тактикийн юу биш. Тактик юм биш. Өөрөө сайн хамгаалаад Дэнер нөгөө Майк Малон төгсгөлт нь defensive player of the game өгдөө шүү дээ. Йокич төгсөө. Aaron Gordon KCP хоёрыг нэг л авдээ. Тэ. Тэгэхээр хамгаалтан дээр бол тийм байна. Дээрэс нь юу вэ? Тактик бол ингээд одоо ингээ яриад хахаар миний амнаас бол гарч байгаа үгс яг үндсэн Дэнврийн нэг 10-аас 15% л өөрчлөлтүүд явагдаж байгаа. Жамал Моригийн хөл илүү сайн хөдөлж जैन те илүү step back нь бол хөгжилт нь орж дундаас бол те ингээд хамаагүй юмнууд байна. Pop бол өөр өссөн шүү дээ. За тэгээд өстө энэ сая кат гэдэг шиг
Денвер талд бол MPJ-г бол одоо шүү. Үнэхээр хайрламаар байна. MPJ бол Lakers-тэй тоглосон эхний тоглолтоос л сайн байгаа. Яг хуу түрүүчийн blowout дээр 9 оноотой. Тэр тоглолт бол нөгөө жоохон outlier цойлогч байсан тоглолт болсон л доо тий. Тэгээ Денвер дээр зүгээр миний харсан юм бол юу байгаа? Энэ тоглолтод илүү Aaron Gordon юу гэдэг KCP Jokic гэдэг илүү бөмбөгөө залгуулж ирсэн. Тэгвэл нөгөө өмнө Жамал Мөрөөс ингээ илдээд аваадсан шүү дээ. Тэгэхээр Жамал Мөрөөч бүр ингээ сүултээ бүр ингээ хилаачаад тэр нэг NAW McDaniels хоёроос тэрнээр баг өөлмөр санагдсан баха мөрөдөө бүр ингээд амар хаа. Тэгэл бохомдал тим шидэж байгаа шүү дээ. Ой NAW зүгээр үү? Гимтцэн юу? Би тэрийг нь бол хараагүй. Никел Александр Walker нилээ хөгдө гарсан шүү дээ. Хүн биш дээ. Тэрийг хараагүй би. Үгүй ээ барьж мараад ингээд гимтэй гарах шиг болсон доо. Тэгвэл бас эвгүй тэгвэл хэцүү юм те. NAW. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол аваргуудын хувьд шүү дээ. Яг нөгөө нэг аваргуудын тоглолт гарсан. Нөгөө нэг мэддэг дэнөр. Нөгөө Jokic AG мөрөө 3-ын нөгөө 3 пикэд болно шүү дээ. DH тоглолт Монголд нь бол яг өнөөдөр нэрэл аваргуудын ийм штэ гэдэг тоглолт гарсан. Дээрэс нь нөгөө юу байлаа? Jokic pocket pass аяад Aaron Gordon нэгээр хайдаг тий. Justin Holiday бол аягүй сайн байна. Яг зөв. Тэгээ 2 удаа 3-аас ерөн сэлгээний хамгийн сайн тоглогч юм байна. Christian Brown Anthony Edwards бол аягүй сайн хамгаалсан. Christian Brown бол энэ бол Christian Brown-ы тоглолт цуврал юм байна. Би хувьдаа энэ плей-оффоор дэлхийд дахна Peyton Watson-ыг таних болов гэж үзсэн. Бүр ингээд зөвөр миний төсөөллөөр бол LeBron дээр Chase down block гэдэг алах болов гэж хэлсэн. Peyton Watson бол яг тим сайн байсангүй. Өөр зүгээр төсөөлөөгүй нэг зүйл гэх юм бол DeAndre зурал тоглох болов гэж үзсэн. Арай нэг том гарч ирсэн. Яг зөв. Тийм. Lakers-ийн үдээс нэг гаргасан шүү дээ. Эхний тоглолт гаргасан. Эхний тоглолт гаргасан. За энэ нөхөрч тэгээд. Гэхдээ нэг хөөхөн гарч ирээд тогчоо суусан юм аа. Тийм. Тэгээ яг шаардлагагүй байна гэж үзэж байна л да. За яг зүгээр хэрвзээ те одоо энэ цувралд хожоод дараагийн цуврал Chetmate эсрэг бол DeAndre гаргачмаар байгаа байхгүй. Ер нь миний зүгээр санаагаар бол зүгээр гих мэтчлэн зүгээр хүмүүс нэг зүйл дээр жоохон буруу гэх юм ойлгоод тах шүү. Ялангуяа тэр Lakers-ийн цуврал дээр Denver-ийг зүгээр сэлгээ муу гэж дутуу үнэлсэн юм. Denver-ийн rotation-ыг дутуу үнэлсэн байхгүй. Denver одоо бол rotation бүр нягт болсон. Яг 8 үнэлэл тоглоод байгаа шүү. Тэ эхний 8 минут тоглоод 4 минутын марк дээр Reggie Jackson орж ирж байгаа. Жамалын оронд. MPJ Jokic 2 бүтэн тоглолцож байгаа. Энэ хооронд нь цувралаасаа хамаарад Aaron Gordon-ы оронд Peyton Watson, Justin Holiday-ийн нэг нь гараад ирж байгаа. За KCP-ийн оронд хамгаалтын assignment-ийг Christian Brown 10 минутын марк дээр авч байгаа. Тэгээ сүүлийн 2 минут тоглоод 2 дугаар үе эхлэхэд Jokic нэг юу яаж байгаа. 4 минут амарч байгаа. Gordon төв. Энэ хооронд нь Жамал буцаад ороод ирж байгаа. Тий. За тэгээд KCP-тэйгээ эсвэл CB-тэйгээ орж ирээд Jokic эргээд ороод ирэхэд Жамал суугаад Reggie Jackson орж ирээд энэ хооронд нь MPJ ахиж амраад Jokic 3 сэлгээтэйгээ тэгээд Aaron Gordon KCP 2-ын нэгтэй гаргаад ингээ байжгаад сүүлийн 5 минутанд гарааныхаа 5-аар гараад. Тэгээд 3 дугаар 4 дугаар яг адилхан. Эсвэл бүр ингээ чангалчихж байгаа. За бүр болохгүй болох юм бол KCP болохгүй байх гэж үзчихвэл Reggie Jackson Жамалтай 2 холбогчтой явчихж байгаа. Ингэхээр 48 минутын турш Жамал Jokic 2-ын нэг нь заавал байгаа. 2 дугаарт Жамал суугаад үнэхээр эвгүүтэх юм бол Jokic гарааныхантайгаа гаргаад биш сэлгээнийхантайгаа гаргаад ирэхээр энэ бол ингээд амар гоё юм одоо ноднон урчлан бүх жилүүдийг бодвол илүү гоё юм усны урсгал шиг урсж байгаа. Яагаад ноднон хүмүүс ингээд нэг зүйлийг буруу ойлгоод байгаа байхгүй. Denver-ийн сэлгээ муу байна уу гэвэл yes муу байна. Нодон ч гэсэн муу байсан. Bruce Brown, Jeff Green-ийг яриад байгаа. Гэхдээ нодон 53 хоцсон, энэ жил 57 хоцсон байхгүй. Нодон Jokic-тэй минут нэмэх 15, Jokic-гүйн хасах хэдчүүлээ те. Тэрийг нь харахаар сэлгээ нь гайгүй байгаа юм. Яагаа гайгүй байна уу гэхээр rotation айгүй гоё хийж байгаа учраас сэлгээ маань өөрөө сэлгээний 3 гарааныхаа 2-тойгоо гоё тоглоод байгаа. Энийг ерөөсөө анзаарахгүй Мөрө Jokic-аар 48 минут тоглохгүй. Сэлгээнээс хизээ нэг цагт хин нэгэн гарч ирж л таарна. No, энэний чи учрыг Michael Malone олох гэж 16 оноос хойш явсан байхгүй. Тий, яг одоо хамгийн гол чухал авч үзэх юм нэг Jokic суусан үед яах вэ? Jokic суусан үед бол Aaron Gordon 5 дээр.
Тэгээ Жамал Мөрөө. Өнгөрсөн жил үлээлтийг харах юм бол Зик Нажи ч юм уу Диандре тэгж байгаа плей-офф шууд Aaron Gordon 5 дээр. Aaron Gordon Жамал Мөрөө 2 Jokic-гүй үед заавал байдаг ч юм уу те. Нэг тийм ротейшны асуудлуудыг бол шийдсэн байгаа те. Тэгэхээр арай одоо зүгээр жоохон өндөр тоглох гэдэг байвал Aaron Gordon-ыг 4 рүү оруулаад DeAndre-г нэг 4 минут. Баггүй. Тэгээ DeAndre ч айгүй хөөрхөн. Reggie Jackson-тайгаа хослоо тоглоод байдیں۔ Хаас амар шүү дээ. Хаас айгүй хамт тоглолт байсан байна. Гүбэр алсан шүү дээ нэг Clippers-ыг өлрэлт дээр ирчих. Хэрвээ Clippers-тэй плей-офф гарах юм бол энэ хоёрыг баг гараанд гаргаж байгаа биз. Shaq Kobe шиг л өстэй. Тэр хоёр алсан тий. Алсан шүү дээ. Тэр revenge game хийсэн шүү дээ. Тэгэд би энэ дэр нөгөө нэг энэ Дэнүний хамгаалтан дээр яг ингэдэй ер нь бол pick and roll хамгаалтан дээр Jokic дандаа дээр гаш ирдэг байхгүй юу? Jokic ер нь дээр гаш их дуртай. Өөрөө ч дуртай байхгүй юу? Тэгээ би яг зүгээр энэ бол цуврал дээр жоохон drop хийгээд хойш суучаасаа гэж бодсон. Гэтэ эхний 3 тоглолоо тийм болсонгүй. Зүгээр Миннесота ч тийм амар шиддэг баг биш байхгүй юу? Тэгэхээр би яг Jokic-ыг дээр гарч ирээд ингээд одоо бөмбөгтэй тоглогчийг одоо хейж хийж гэсэн үг л да тийм хейж хийгээд ингээд гарч гэсэн үг. Тэгэхээр эхний 2 тоглолтын дээр бол Миннесота тэр давуу талыг авсан шүү дээ. Амархан пас кадро тэр мөрийг эсрэг ч юм уу хиний эсрэг ч юм уу жижигхэн тоглолч эсрэг аваад доор Jokic байхгүй. Наадхыг ч юм бол би ингэж бодоод байгаа. Майк Малоны тактик нь зүгээр ингэж харж байгаа баг. Ерөөсө Edwards хин хоёроос Кат хоёроос хитгэс найж байгаа. Энэ хоёр стрики шүүрээс байхгүй. Тий. Ритм нь орчих юм бол ухаан ичдэг. Тэгэхээр ритмээс нь гаргахын тулд дроп хийхгүй байгаа. Дээр нь гарч байгаа. Магадгүй. Тий. Тэгээд угаасаа Aaron Gordon дээр нэмээд манайх ч ер нь өндөр шүү дээ MPJ энэ ч. Ер нь өндөр юм чинь нөхчих бах. Доошоо rotation дээр нөхчих бах гэдэг айдиагаар Майк Малон би тэгж бодож байгаа юм болов уу гэж бодсон. Тэг чинь Малон ч ингээ шатар нүгээл ингээл бас psychopath шүү дээ. Наад чинь өдөр шөнөгүй бичлэг үзээл ингээл энэ ч бас лаг дасгалж болох шиг нэг байхгүй. Тэгэхээр тэр streaky shooter учраас одоо ингээл би өнөөдөр ч гэсэн үзэж байгаа л cut 4 дараалж 3-аас ингэв бодож байгаа байхгүй. За эн чинь алах юм бол алаад 7-8 утааргаар гэхдээ амар утаардаг. Хөө ёстой. Шороо манар шүү дээ. Тэгэхээр яг тэрийг л тоглолтоос нь гаргаад зүгээр Гобер Мобер ингээл яваал те. За McDaniels we can live with that гэл ингээл юу яж байгаа бох те. Юу бол хотлаа юм бэлээ. Эхний тоглолтод яг нэг ингээл дасгалжуулагч нар нэг эхний тоглолтоор ингээ хардсан ш нэг хоёр үзээд. Яг миний бодсон тактик Малон нь хийсэн байгаа. Тэрний юу гэхээр Эдвардсыг нь тоглуулчих. Бусдыг авчиг. Тэгсэн ш нэр те. Тэгээд гэхдээ ойрхон явсан. Тэгээд тоглуулчаар муу хогч нь тэр жигтэй ингээ хөөрөөд ингээ дуусчих. Зүгээр одоо те амир би ингээ тэр хүний лаг байдлыг нь яагаад шүү. Гэтэ хөөрөгцсөн байхгүй. Эдвардс бүтэн тоглолт single coverage хийсэн шүү. Тэ single coverage тэ. KCP net KCP үнэхээр гүйцэхгүй. Үнэхээр түрүү жил юу бараагүй шүү дээ. Түрүү жил 4-р тоглолтын дээр тэгсэн байхгүй юу. Эдвардсыг зүгээр гэсэн чинь нөгөөг нь хөөрөөд ингээ цөмрөөд орчиж байгаа байхгүй. Нөөхөн Жордны нууц хүүхэд болоо. Тий, тэгээд байгаа. Тэгтээ тэр чинь хоёр талтай бас. Хараа юм гэдэг чинь тэр тоглогч агуу. Тэгтээ нөгөө талын дасгалжуулагч ямар adjustment хийх чи одоогийн NBA-д бүгд атлетик болсон. Кобигийн 81 он байдаг. Гэтэ би энийг айгу ярих дургуул дээ. Би Коби хизээч дайсгахгүй шүү. Зүгээр болсон явдал нь юу гэхээр зэрэг тухайн үед Sam Mitchell байсан баха Торонтогийн дасгалжуулагч. Нийшилтэй тий. Sam Mitchell нөгөө Jalen Rose бүх нэг юуг авдсан шүү дээ. 81 он болсон. Sam Mitchell багийнхандаа мессеж өгөх гэжсэн. Ерөөсөөс үгийн сонсдгоо. Тэгээ Кобиг дабл тим хийгээгүй. 81 он хүртэл single coverage өстэй. Тий. Гэхдээ мэдээж Коби учраас тэр болгон дээр оноо авч чадчихээн л да. Гэхдээ тэр бол эсрэг багийн дасгалжуулагчаас хувь тоглогчийн ур чадвар эсрэг багийн дасгалжуулагчаас айгүй их хамаардаг. 2007 онд бол яасан. Pop болвол те LeBron дээр бол ямар adjustment хийлээ финал дээр. 20 он болох болсон шүү дээ ерөөсөө. Тий. Тэгээд ерөөсөө энийг зүгээр LeBron-ийн тоглолт чигээгүй. Өмнө нь Flip Saunders тэгж алдсан. Detroit-ийн цуврал дээр. Тэгээд LeBron яг Антони Эдвардс ингээ цөмрөөд ингээ тэр чигтээ ячиж байгаа байхгүй. Momentum sport шүү дээ. Momentum sport. Тэгэнгүүт одоо Малон харж байгаарай. Эдвардсыг тоглохгүй л гэж үзсэн. Тэр нь Эдвардстэй одоо тийм хувь тоглогч нь сайн да биш. Хэр adjust хийх нөө ингээ харах гэж шүү дээ. Өнөөдөр ч ер нь давхар хамгаалтууд ирээдсэн шүү дээ. Тий, ирж байгаа. Тэгээд ялангуяа тэр дээр нь гараад байгаа шүү дээ. Дээр нь гарч байгаа. Чи доошоо ороод
MPJ Gordon хоёрын эсрэг орол гэж байгаа байхгүй юу? Үгүй болвол те даблдаад ингээд нөө Booker ч нэг хэсэг ингээд юм дабл тим баг бэлтгэл дээрээ ч хийлэх дургуй нөхөр шүү дээ ингэж тэгж хаунд хийдэг. Тэгэнгүүт Edwards дээр одоо супер ер нь од юм уу од болж байгаа мó гэдэг чаленж нь Edwards-ийн одоо хамгийн том өрсөлдөгч Malone нөхгүй. Угаасаа Jamal KCP нэг эсрэг нэг хаахгүй. Тэр нөхрийг хаах амтан байхгүй. Одоо NBA-д бол Edwards-ийг яг нэг эсрэг нэг хин хамгийн сайн юм. Drew Holiday яах юм уу? Drew ч одоо жижигдэн шүү дээ. Одоо жижигдэн шүү дээ. Одоо ер нь уул нь Aaron Gordon байхаар ер нь урт хамгаалагч л багаас гэх юм бол өөрийнх нь багийн одоо McDaniels ч юм уу эсвэл Vanderbilt ч юм уу те Herb Jones ч юм уу те эсвэл Jones ч юм уу те нэрэл Гэтэ уул нь яг тийм нэг Robertson OKC-гийн зүгээр яг хамгаалыг те урт тийм л юм байна л. Яг матчап бодох юм бол Aaron Gordon л яг хөв хамгаалтаар яг Aaron Gordon хамгаалсан шүү дээ. Aaron Gordon удаад л ээж жоохон дээврийн шидчихэд хэлээ л те хурдаараа гараад. Тий. Тий. Гэхдээ юу яаж илээ? Эний чинь угаасаа яг тэг нэгээр очно л доо. Тэг тэгжиж Edwards би зүгээр одоо байгаа үнэхээр яг супер хитрхи батлах гад энэ нөгөө тал Жамалыг бүтэн аваад байгаа байхгүй. Авахтаа фул корт аваад. Тий, фул корт авч байгаа тий. Тэгэхээр ядраад нь шүү дээ. Яг гоо залуу хүүхэд мэдчихээн. Ядардаг л байх л та. 22 настад одоо тий. Гэхдээ эн чинь аврагуудын эсрэг ухаантай үзэх хэрэгтэй. Тэр ингээд чи лаг муу дараагийн асуудал. Багчин ихлэ хожих хэрэгтэй. Амьдралын чинь хамгийн том чаленж байна. Тэгэхээр заавал Жамал Мөрийг яах юм бэ? McDaniels төгчгөлтөө. KCP-д очил наалдаа зогсчихлоо тийм биз дээ. Өргөө амраажийг гэж. Энэ бол тийм шүү дээ тий. Би бол дасгалжуулагч байсан бол тэгжил хэлэхээр. Тэгээ ер нь Edwards плей-оффт орохоор тэгдэж шүү дээ. Одоо Jag өөрөө авч исэн. Түрүү жил яг тэр нь pride-ийн хувьд гоё л доо. It's okay. Дараагийн суурал дээр SJ-г ав. Эсвэл Лукаг ав. Ах нар чинь те Лукаг ав. Яг үнэ. Tatum-ыг ав. Ах нар чинь ингээд үлдсийг шийдэж Дэнүр дээр хамаагүй тэгж болохгүй. Чи чиний энержи чинь хэрэгтэй. Дөрөвдүгээр хэрэгтэй байна. Чиний клатч тоглох хэрэгтэй байна. Тэ? Ер нь бол тийм учраас тэр Жамалыг тэртээ тэргүү юу яана? Edwards-ийн хамгаалт муу гэж байгаа юм биш. Яг Жамалын тоглолт нь орох юм бол тэртээ тэргүү Edwards хамгаалсан хамгаалгүй ална. Орохгүй бол Жамал тэртээ тэргүү утаарна. Тийм байхгүй юу? Тийм. Гэхдээ утаарч ийн гэчээд Lakers эсрэг дөрөвдөө дээр бүр утаарж байгаа тэртээ дөрөв алсан заяа. Өөрөө офенсээ нөөлдөө. Тий. Тэгээд саяны тэтэ би зүгээр Миннесотагийн хувьд энэ 3 дахь энэ хожигдол бүр амар тийм хортой хожигдол байж гэж харж байгаа. Аврагуудад нэг тийм мессеж өчлөө. Аврагууд өөртөө итгэлийг нь өчлөө л дөө. Тэгэхээр би зүгээр хэрвээ ойрхон дууссан байсан бол заяа би зүгээр Миннесота аваа залж. Би 20 тоглолтын дараа Миннесота хожих юм байна гэж бодож ирсэн. Гэхдээ энэ тоглолт бол нэлээд half timer дууссан шүү дээ. Half timer дууссан. Харин тэгэхээр энэ тоглолт бүр аврагууд тийм итгэлийг өчлөө. Тэгэхээр одоо яах нь харъя. Тэгээд дээрэс нь нөгөө яг үнэ чиний ярьж байгаа. Юу гэхээр зэрэг ер нь ингээ 3 дугаар үеийн төгсгөл ингээ дуусч байгаа. Харин тий. Жамал бүтэн амарчиж байгаа байхгүй. Тий. Жамал чинь ерөөсөө ингээл энэ хөлийн булчинтайгаа л зуралдаад байгаа л нөхөр штэ. Даганс Жамалч биш л дээ. Бас KCP энтер ч гэсэндээ ингээ. KCP жоохон одоо Reggie Jackson тэгсэн догоцол. Ойролцоо тоглоод яг ам 50-д үтцсэн бол 4 тоглолтын дээр ингээ амьсгатц орж ирэх байхгүй. Тэгэхээр амар гой амарцсан орж ирэх юм шүү дээ. Тэгээ Миннесотад байгаа тийм ч. За би энд нэг юм асуучихсан. Жамал Мөрэ эхний 2 тоглолтын дараа сэтгүүлчд ярьслага өгөөгүй. За 2 тоглолтын дараа 2 тоглолтын дундуур хитэн пад шийдсэн. Энэ юу нь юу болоод байна? Жамал Мөрэ яагаад наа? Жамал Мөрэ ер нь нэг юм жоох вайрал ах туртай те. Тэр нэг бичлэгнээс ахуулаа л гэл. Найзхантайгаа тэрийг инстаграмаасаа згцаал. Хараа. Би бол нэг хожигд сураагүй хөгчийг санагдаад байгаа байхгүй надад эхний 2 тоглолтын дараа. Гэтэ Жамал ер нь яг анх орж ирэхдээ айгүй юм одоо корни коки гэж ярьдэн шүү дээ. Ингээл траш ток хийгээл. Манайхаа ер нь л шүү дээ. Би бол нэг ингэж бодоод байгаа нэг MBD нэг гоншгонсон үг хэлж. Нэг MVP авах гал би ямар 2 удаагийн MVP юм уу? Плей-оффт надад прешэр гэж юу байдгийг нэг тийм яриадсан шүү дээ. Хараа Жамал Мөрэ нэг ч All-Star болоогүй заа. Би яг MVP шиг гоншгоны заа. Тэр төвшөнд битээ тэ All-Star-аар сонгоогүй байж ийж тэ. Өөрхий ямар чагнал авч үзээгүй заа. Rookie of the Year MIP тэг яг хоо хизээч тэ Жамал Мөрөгийн бөгж гэж ярьдгүй л аахгүй яг хоо тэ. Тийм шүү дээ. Йокич финалийн MVP-г нөгөө л ингэж байгаа. Яг Мөред бол тэрэнд проблем байгаагүй. Гэхдээ яг тэр Мөрэг
Devin Booker-тай харьцуулаад ярихаар multiple all star гэдэг байхгүй юу? Lillard-тай харьцуулахаар баахан all star гэдэг. Хэрвээ те Murray тэгж бодож байгаа бол зүгээр л тэр төвшөнд л хайчих. Тийм нэг супер од ийм ааш гаргаад байна гэдэг. Нөгөөтэйгүр тэр үйлдэл бол байж болохгүй. Тэр тоглолт гимчүүл яах юм те. Хүн гимтүүл яах. Харин тий. Тэр байж болохгүй. Зүгээр би бол тийм тоглолтын ирэх хасах юуг бол би плей-оффт бол ерөн дэмждэг. 16 онд ч гэсэн Draymond-ыг тоглуулж агаад ялчаасаа гэж бодож ирсэн би бүр Cleveland. Дараа нь гоншигноод идэв байхгүй. Draymond 5 тоглолтод байгаагүй. 6-7 дээр байсан ш тэгвэл. Гэхдээ сая Denver 2 дэгээр оджсэн бол тоглолт бол өнжүүлэх байсан да. За магадгүй тэр зүгээр хэлбэрийн асуудал орсон байж магадгүй. Гэхдээ ер нь шүү дээ. Мэдгүй. Jokic-ийг хүн шанаадад авсан ч гэсэн би чи дараагийн тоглолтод тоглоосоо гэж би хүснэ. Зүгээр яг бүтнээрээ үзье. Ер нь бид нар чи эхлээд NBA-гийн фан байх хэрэгтэй шүү дээ. Геймплей бэрхшэсгөө. Тийм ээ. Тоглолт тэрний тоглолтыг өнжиж байгаад хожих тийм үнэхээр барахгүй ингээд хүмүүс заримдаа гэдэг байхгүй юу. Танаа MPJ чинь байхгүй бол манай Lakers барах юм байна гэдэг. Тэгвэл чи барахгүйгаа хүлэн зөвшөөрж ийн гэсэн үг шүү дээ. Тим гэж байхгүй шүү дээ. Утгагүй шүү дээ. Утгагүй байхгүй. Тэгэхээр би зүгээр Жамал дээр тэр тоглолт өнжих ёстой үгүйг нь бол би бол хэлэх хэрэг бол надад байхгүй. Гэтэ ер нь ийм үйлдэлийг бол гаргамааргүй байгаа. Иймэрхүү ингээд нэг хоёрын хооронд үйлдэлээс болоод цуврал эргэжсэн тохиолдол зөндөө байгаа. Тэр дээр үе Spurs San Antonio-гийн зодон байна те. Тэр чи юу ш нөө нэг Phoenix Nash хамрыг хугалдаг. Spurs San Antonio Nash хамрыг хугалдаг. Phoenix San Antonio-гийн зодон модон байна. Юу тэр Robert Horry яадаг. Тэр мэр чи ингээд тэгэл San Antonio. Амар харамсалтай байхгүй юу? Сансын авраг авах жилвэсэн. Тий ганц авраг авах байсан жилгээл хамгаалтал авдаг л да. Тэгээд гэхдээ л тэ хамгийн өндөр шанстай л байсан жил нь байхгүй юу? Тэгээ хоёрын хооронд юмнаас болоод ийм жудаггүй үйлдэлийг бол гаргаж болохгүй. Хожигдож сурах хэрэгтэй тийм ээ. Юм нэгээр дуусна. Яг ингээд өнөөдөр ч гэсэн бид нэр ингээд яагаад зарим тоглогч нар дуртай, заримд нь дургүй. Үнэхээр ингээд хожигдох үедээ ч гэсэн, хожих үедээ ч гэсэн хүн им graceful, тэнгэр шиг байх хэрэгтэй. Тэгжил боддё. Би хувьдаа бол зүгээр ингээд баг ингээд жил болгоно л нөгөө надинг статус жил болгоно гэж боддог. 20 онд бол Lakers тожигдол би ингээд яг 1000 хүний лайв зөв машина барьж яваад баяр үргээ ингээд үнэхээр супер байна. Би жил болгоно л тэгдэг. 22 онд Golden State тожигдсон, 21 онд Phoenix тожигдоход тэгэл амжилт хүсээд авраг болоорой л гэж хүсдэг. Үзээ сууж байгаа хүмүүс тэлхэд зүгээр өөрийг нь хоцсон багийг авраг болоосоо л гэж хүсдгийг шүү ер нь дээ. Тий. Би сая ягаад зүгээр асуусан бэхээр би зүгээр Жамал мөр амар дуртай байхгүй. Жамал мөр бол амар тийм дайчин тоглож байгаа байхгүй. Тэгээ нөгөө сая санжаал Lakers-тэй үлрэлийн сүүлд нэг тоглоход манай нэг гэмтэлтэй байсан шүү дээ. Тэгж жагаад Майклод хэлдэг ч байхгүй. Би тоглолцоо тий. Өөлөд хэлдэг ч илүү. Тэгээд чи амарч байгаа гэдэг үлээ эхлээд Майк Мэлон амарч байгаа үгүй би тоглоно гэдэг. Тэгээд тоглолцсон. Өмнөхөө тийм дайчин Lakers-ийн юу штэ тий. 5 дахь тоглолт. 5 дахь тоглолт. Тий 5 дахь тоглолт байж байгаа байхгүй. Яг тэр үнэхээр дайчин гоё тоглогч. Тэгээд сая зүгээр эхний 2 тоглолтын дараа над нэг тийм чом сэтгэл гонсоо ойлгосон л санагдсан. Харин тийм ээ бид нар яг тэр үе дээр нь яах хэрэгтэй. Одоо шүүмжлэх үед нь шүүмжил ингэж явах хэрэгтэй тий. Жамал бас тиймэрхүү үйлдэлтэй өмнө гарч ирсэн юм аа. Жамал бас шүүмжлүүлэх одоо шүүмжлүүлж болох тоглогч. Одоо ингээд би зүгээр та хоёрт хэлээ л да юм. Denver-т ингээд ноднон юу үзчихсэн байхгүй. Phoenix Denver-ийн цоврал 2 дахь тоглолт. Тэгээд тэр баарн дотор спортс баарнд үзчихсэн баг ордонд үзэхээс гоё. Дотор vibe. Тэгээд 2 дахь тоглолт тэр чинь бас талбай дээр хожигдчихвол юу гэж шүү дээ. Тэгээд тэр KCP гэдэг гэж орилж байгаа юм байна. KCP чинь нэг 4-р үед яадаг үлээ те 2 3 дараалал 3-аас шүү дээ. Та баар даяараа KCP-г орилоод зөв Denver-ийн vibe яадаг вөхөр ингээ бөөнөр үзэж Jokic алдаа гаргана. Jokic бол Denver хотыг аварсан бурхан тэнгэр өгөхгүй юу? Jokic бол хэр алдаахгүй ингээ бүгдээ хомсомсоор. Хэр алдаахгүй шүү дээ. Жамал Мөрөөгөө шүүмжлэн. Портерыг шүүмж та нар шүүмжийг авах ёстой юм аа. Jokic-ийг бол it's okay. Яг ингээд New York Yankees дээр Derek Jeter дээр тэгдэг гэж байна. Kobe тэр алдаахгүй гэж болно. Kobe элейд штэ. LeBron maybe хэр алдаж болно. Энд чинь нөгөө Lakers-ийнхэн. Тэр хотод яг юу хийсэн гэдэг нь тал талдаа ингээ өөр баг. Жамал Мөрөө бол тэр би бол хэлж байгаа шүүмжиг бол аавна. Jokic гэсэн бол бас өөр юм гоншгон жиж болно л доо. За яг хөтэ нэг удаа гэх тээ. Яг хөтэ. За тэгээд ер нь яг би зүгээр ингэж бас нэг асуумаар байна л да. Яг энэ цуврал бол
Ер нь суралт бол итгэж байгаа юу? Маргаагүй. Маргаангүй. За. Авраг авна гэдэгт ер нь хэр итгэлтэй байсан ба одоо яг байгаа гэдвэ. Ер нь одоо хуваар илэрхийлвэл гэж үзэл та. Нэр тэгвэл Итгэл бол буураагүй дээ. Буураагүй юу? Nice. Ер нь бол яг дэнэрэг дөрөв тоглолтод хожно гэж байгаа юу харахгүй. Гэтэ хэрвээ нөгөө гимтэл бэртэл гэдэг юм холоор байгаасаа. Би нөгөө дэнэрт амар итгэж байгаа учраас эсрэг багийн хүн битгий гимтжээсэ гэж бодоод байгаа байхгүй. Дараа narrative асуудал яригдана. За окей. Тэгвэл би юу вэ? Ирээдүйн талаар нэг асуугаад тэгээд ер нь дуусгая. Бас ер нь одоо энэ жил одоо Bruce Brown Green Idri явуулсан шүү дээ. Илүү залуучуудад. Хэнийг ер нь илүү сэлгээндээ авчаасаа гэж бодож исэн. Одоо нэг сэлгээ ер нь бол муу байгаа гэж. Никэл Александр Walker авчихсан байхгүй юу? Яг Bruce Brown гэж харагдаад. Гэтэ юугээл тэгээд үжсэн чинь үгүй ингэсэн шүү дээ. Тэгээд New Orleans-аас авчлаа. Minnesota чинь. Үгүй Utah-гаас чи Mike Conley NW хоёрыг чинь зэрэг авцсан. Тэгэж аваад D'Angelo Russell-ыг аваад. Gary Harris. Би өхөн Gary Harris-ыг бас тэ. Шилдэг урт шугамын хамгаалагч гэж ярьж исэн да. Нэг үед. Яг хөө тэгж бодож исэн. Тэгээд нэр ярьжсэн. Яг хөө нөгөө Christian Brown бол итгэж исэн. Финал тоглолцсон. Rookie жилдээ финал тоглож. Тэгээд тэрний өмнө ч нөгөө NCAA-гийн авраг Christian Brown ч back to back champion шүү. Тэгээд финалд айгүй сайн байсан бүр гаа. Тий, сайн байсан. Тэнгүү CB-д итгэснэ. За 7-8 дээр би Peyton Watson гэх үнхээр итгэсэн. Тэгээд за 8 дахь man л хэрэгтэй байна. За 8 дахь хүн олдгойлгүй дэгээ хайцсан. Ер нь бол те хайцсан баг гэж бодоод байгаа. Calvin Booth. Тэгээд Calvin Booth бол яг үүндээ KCP-гийн солилцогч нь Conley хийсэн байхгүй юу? Биш. KCP чинь Calvin Booth шүү дээ. Үгүй. Conley KCP-гийн солилцоо болцсон байсан юм лээ. Тийм үү. Окей. Нөгөө off season дээр ороод тэгээд албажуулсан юм байлээ. Off season эхлээл баг маргааш навцсан шүү дээ. Conley ингэсэн байсан юм байлээ. Тэгэхээр Bruce Brown-ы юг тооцол Calvin Booth баг бас тийм бас юу байхгүй байгаа юм. Zeke Naji-Magic сунгацсан зав. Тэр нь ингээ фейлдчихлээ шүү дээ. Тэгэнгүүт яг хэнийг авчаасаа гэдэг дээр бол би за мэдж байгаа билгүүдээ энэ одоо жоохон гайгүй атлетик төв бас авчаасаа гэж бодож ирсэн. Тэгээд NBA-гийн хамгийн насаараа л ярддаг шүү дээ. Насаараа нөгөө хар арьстай тий. Хар гуйтай. Гуйтай тий. Тэгээд тэгжсэн. Тэгтээ ер нь бол юу вэ? Сэлгээ бол асуудалтай гэхдээ энэ асуудлыг бол юу яаж ийн Майк Малоун бол аюу сайн ротейшнээр нөхч чинь Justin Holiday миний утаснаас илүү гоё сайн байна. Justin Holiday баг 8 сард авлаа. Нилээн хойгоор авсан тий. Аваргууд ерөөсөө сэлгээндээ хүн авахгүй байна гэж яригдаа л тий. Justin Holiday тэгэл Holiday бол амар хурцлсан байхгүй. Майк Малоун бүр 80 дахь тоглолт Сан Антонио тоглолтын өмнө үлээ бүр би Reggie Jackson-с өөр хүн плей-офф ротейшн яг 100 орж ирнэ гэж баталгаатай хэлж чадахгүй гэсэн байхгүй. Тэгээд тэр нь эргээ одоодоход энэ Peyton Watson Holiday хоёрыг л хурцлах гэсэн юм шиг л байна л да. Тий. Би яг зөв хөлөглөлийн ихэнд Дэнерийг бис ярьж хоёлоо ярьжсэн та. Би зүгээр Julian Stroughter гэдэг залууд бол гэд айгүй сайн шидэгч гэж ярьжсэн шүү. Тэгээд энэ нөгөө юм кат цай гэдэг юм яг Jokic-ийн хажууд яг нэг төгс тохирох юм рол тоглож байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг нийтлэл дээр бас бичсэн байсан шүү дээ. Нэг Calvin Booth өгсөн байсан. Тийм. Тэгээд тэгсэн чинь Julian Stroughter нэг гимтээд тэгээд алга болцсон. Яг хоо тоглохгүй байгаа л да. Яг хоо би Stroughter-д бол итгэж байгаа. Энэ оф сизон шүү дээ, тий. Торонто Bruce Brown-ыг юу buy out хийгээд яг магадaltaй. Манай дээр homie discounter болсон байна. Энэ оф сизон Bruce Brown-ыг авчихгээд байхгүй. Brown ч 3 жилийн гэрээ хичээс дээ, тий. KCP одоо нөгөө гэрээ сонголж байгаа шүү дээ, тий. KCP бас яах нь. Яг тэгээд залуучуудаа хөгжүүлээл гэж итгэж байгаа юм байлгүй дээ. Гэхдээ ер нь бол дэнерүүд ийм болцсон. Одоо цалингийн хувьд амар хэцүү болцсон. Одоо KCP-гийн player option эхэлж байгаа. Тэгээд Aaron Gordon-ны одоо extension хийх хугацаа нэрчсэн. Тэгэхээр энэ хоёрт яа харахгүй мөнгөний төлнө. Их мөнгө төлнө. Тэгэхээр одоо нөгөө нэг жинхэнэ драфтын хойгоор Эрднийг түүх. Одоо Julian Stroughter-ыг ч юм уу шууд одоо жилдрийг л боломжтой тоглогчдыг л олж л ашиглах нөхөөс одоо өөр одоо шинээр их мөнгө зараад авна гэж байхгүй. Тэр Bruce Brown-ыг vet нөө homie discounter авахгүй болоо. Өөр арга үнээр алга. Тэгж одонгууд яг одоо Peyton Watson ч юм уу Stroughter яг нэг тийм сэлгээний хүлээлтэнд хүрэхгүй болол жоох хэцүү л санагдаад байна. Хэцүү.
Пейтэн Вац бол гоё шүү дээ. Тэр тий. Энэ зурлаа. Сая Lakers-ийн эсрэг цувралт жоохон сул байгаад байсан. Пейтэн Вац үгүй. Оронгоо Пейтэн Вац бүгдийн блок юм уу? Пейтэн Ватсон юу л та одоо нууц зэвсэг маягтай л байгаа бох. Одоо үргээр 3-1 болоод эвүүтээд ирэх юм бол Пейтэн Ватсон гарч ирж нэг жоохон. Яг Пейтэн Ватсон гараад ирчих нэг шилтгэл юм да. Спейсинг одоо зайн жоохон бага гэж. Пейтэн Ватсон хайж штэ ер нь бол шидэг. Уг нь тэгээд яг тэгэл цаач нэг нүдэ аниал 3 шидэ үзтiin хаяа ордын тэрэн тэгээд. Хаяал. За тэгвэл окей тэгээд Никола Йокичийн 90 үед тэгвэл ирээдүй бол тэгэл энэ тавтаага. Өнөөдөр би подкаст хийхэд бас хамгийн их асуус одоо Йокич одоо таны хувьд ер нь бол бүх цагийн хиддэх байрлалт байд. Хид тавьцаа гэж үнэлэх. Одоо ингээ 3 MVP-тэй, аврахтай тий. Би яг одоо 90 цагтаа бол Янасаасаа илүү болчлаа шүү дээ. Би яг одоо бол тий 15 дээр тавиад байна л да. Эхний 10 бол одоохондоо хэцүү. Тий 2 Finals MVP, 3 MVP болчвол одоо 2 Finals MVP болчвол нэг амар тухгүй яриаг хийж эхэлнэ. Finals MVP-гээр Стефэс илүү, MVP-гээс ч Стефэс илүү болчихно гэсэн үг байхгүй юу? Би Стефэс илүү гэж байгаа юм биш. Стефэс сагсан бөмбөг бол Стеф бол өөрчилсөн. Зүгээр одоо ингээд Шак ч айгу эмзэглээд ингээд цочроо аваад байна шүү дээ. Тэгэнгүүт яг тэнцэл гарч ирж байгаа байхгүй. Одоо бодъё л да. За LeBron, Jordan, Kareem миний бол топ 3 бол ийм байдгийн. За тэгээд дараагийн ордер нь хамаагүй шүү заяа. Wilt Russell, Magic, Bird, Kobe, Duncan, Steph, Shaq гэх 11 байгаа юм. За тэгээд Oscar Robertson, Hakim. Тэг KD явах тий. Тэг KD явцаа авах гэдэг юм. Тэгээд хоёр за ер нь бол Moses байгаа. Би бол Jokic-ыг all time KD-г урд тавих гэдэг юм. KD-г 2 бүгч чинь нэг юм юутай. Тийш тий. Нэг MVP таахгүй KD. Тэгээ Jokic 3. Тэгээд KD-г бол би гэхдээ бүх цагийн хамгийн шилдэг оноо өгч гэж хэлнэ. Бүр номер 1. Яг ингээд нэг тоглолт. Ингээд тоглох юм бол. Тэгтээ 60 он авч үзэж байгаагүй. Тэгвэл KD-гийн тэр хамгийн том карьерийг нь алж байгаа зүйл тэр 2 бөгж байхгүй. Хүмүүс ингэж ярьдаг. Бөгжлөл бөгж урт хугацаанд мартагдана гэдэг. Үгүй юм байна. KD бүр NBA-гийн ямар гоё нүүр царай, ямар гоё хайрлагдсан тогтолч байлаа. Тэгээд үгүй Бостонд очиад авалтаа эсвэл тэр 16 онд. Одоо мим болчиход шүү дээ KD. Тий. Майамид очил доо. Cavs, Golden State, OKC 3 яг гоё юусэн байхгүй юу? Яг алдцтай. Яг юм rival-ыг дуусгаа хийсэн. KD Steph 2 нийлэнгүүт за гоё Steph энэ move нөлөөгүй байлаа гэж бодоход за 2 бөгжгөө 4 гэж нэмэгдэж байгаа ч гэсэн LeBron-ы карьерийг өсгөө хийчих واخхой. Тэгээ Jordan эсрэг Bird Magic 2 нэгдсэн бол гэдэг шиг юм болчихж байгаа واخхой. Тэгэхээр би KD-г шууд 15-аас ухраагаад Jokic энд байгаа гэж хэлэх гээд байгаа. За Moses руу арай орох болоогүй. Бас л 3 аврахтай. Бас Finals MVP-тэй шүү дээ тий. Sixers-ийн ганц. Jokic ч бас нөө сүүлд одоо яг нөгөө 20 он 21-ээс MVP-гээс хойш сүүлд пик хийсэн айгуу тийм учраас нөгөө бүх цаг үеийн оноо монооны юугаар бол байхгүй. Яг том шагналуудаар нь бодоод үзэхээр одоо би бол KG-гийн урд тавьж байгаа. Dirk-ийн урд тавьж байгаа. Тэгээд за мэдээж тэр топ 11 рүү бол орохгүй. Нэг авраг аваад ороод ирвэл бас Хакимтай нэг өгүүлбэрт бол тавьчмаар байна. Moses-ийн баг илүү гэж яригдэн шүү дээ. Тийм ч 2 угаас. Тэгэхээр топ 11 рүү орж ирэхин тулд Shaq уу Jokic болж эхэлнэ. Тэгэхээр энэ бол гэхдээ энэ хүн өөрөө ахаад илүү амжилт үзүүлэх ёстой л болж таарна гэсэн. Shaq руу одоо ч гэсэн илүү гих шалтгааны юу гэхээр Shaq Kobe байсан. Jokic Jamal байсан. Тэгээд яг одоо дээрэс нь одоо нөгөө Prime stat-ыг харьцуулбал Jokic ч одоо баг all time да ихний 3 дахь. Зүгээр яг Prime зүгээр 5 жилийн хав. 4 жилийн энэ stretch-ийг харуулж энэ яг 4 MVP үлрэл байгаа байхгүй тий. Энэ бол бүр хин чиг. Тэгээ бүх цаг үед шүү дээ тий. 4 жил дараалж ямар нэгэн байдлаар MVP авсан. Ерөөсөө Jokic л байгаа юм лээ. Энэ Jordan Morton энэ дунд нь өнч. Тэр LeBron 11 онд өнчсөн байхгүй. Тэгээд 4 жил дараалаагүй. Тэгэхээр бол мэдээж топ 15 гэж харж байна. Карьерийн дуусахад хэд байх нь вэ? Тэгэхээр топ 15 гэдэг яриа бол бүр 2 жилийн өмнө Нодингийн үдийт ч жил ирэх тусам статус тийм үү? Статус нь өсөөд ингээд явж байгаа байдал бол үнэхээр гайхалтай. Одоо ч Jokic 29 дөө. Мөн дөө.
Одоо зүгээр 2 жилийн өмнө л топ 30-д ч яригддаггүй юм байсан шүү дээ. Топ 75-д ороогүй шүү дээ. Тийм шүү дээ. Нөгөө 75 Тийм. оруулаагүй шүү дээ. Тийм, Ороогүй тийм, ерөөсө тийм. 2 MVP-г нэг юм байна. Роуз-ийн 2. Тийм. Яг хоо цаг нь болоогүй л гэж үзсэн баг л та тэр. Тэгэхээр Гэтэ тухайн үед байсан. Resume нь байсан. Тэгээд ямар ч байсан оруулаагүй. тэр чи юу ш яг нэг MVP-тэй байсан. Нэг MVP-тэй. Тэгээ хоёр дахь авдаг жилнээс. За Сомборын тэгвэл Йокичийн хувьд бол Тэгээ драфтын 41 дахь тоглогч ингэнэ гэдэг чинь нөгөө ингэх ёсгүй юм баггүй. Гол нь өөрөө ийм Таконы зураг л байсан. тий. Taco Bell реклам юу юм шүү дээ. За тэгвэл энэ all time ган 5-ыг ирдээ тусах уу? Тэгээ да. За тэгээ. Denver Nuggets багийн ер нь AB сошиал үеийн л гээл ер нь бодчихвол зүгээр. За тэгвэл За тэгээ. PG Chauncey Billups. Chauncey Billups SG Jamal Murray SF Alex English PF Melo. Мело байгаа шүү дээ. Мело. Яг гоо Мело Alex English хоёр ингээл нэг байрлал тэгээ явах гэж юм. Тэгээ явах гэж юм те. Окей. Ийм л юу юм байна. Тэ. Одоо PG дээр чинь маргаан байхгүй шүү дээ. So юу нэг Fat Lever гэдэг тоглогч байсан юм байна. Тий. Тэр бол 2-3 All-Star мэдхгүй тоглож байна. Тий. Дээр үе хэн байгаа? Jamal Murray гэхээс ил бас David Thompson гэдэг Nuggets-ийн анхны од юм уу? MVP бүр 3-т орж исэн. Хэд оны үе? 77 Тэр чинь нэг Jordan өмнөх Jordan гэдэг бас хүн байсан юм байл шүү. Хар тамхид л орсон болохоос өөрхий. Зүгээр нөө юу л да. Гимтцэн ч үлээ. Йокичиг тавихын тулд Murray байх хэрэгтэй. Яг нөгөө өөртөө нөгөө хүмүүс тэгдэг байсан аахгүй. Яг эд Portland-ийн үед шүү дээ. Portland-ийн цувралаар ярьж байгаад Murray одоогийн Murray ч байгаагүй. Lillard бүр амар байхгүй. Murray Lillard хоёрыг солих уу гэж маанаас нараас төс би no гэдэг юм байхгүй. Хувь тоглогч нь хэн байх нь хамаагүй. Энэ багийн chemistry. Манай тэр OKC-гийн фан найз одоо хүртэл надаас асуудаг байхгүй. Зүгээр chemistry-гээ болий чи MPJ-гээ манай J-Dub-аар солих уу гэдэг. Тэгээд би нэг уулзалтан дээр yes гэд нэг дээр no гэжсэн. Бас тэ 2 жил мэлдэ тоглож байгаа шүү дээ. 90 доод шүү дээ. Мань хүн зөрүүлээ солихгүй байхгүй юу? Тий. Үгүй шүү дээ. Үгүй. Тэгэхээр угаасаа энэ солилцоо утгагүй болно. Тий. MPJ шейгэж J-Dub тэндэл гоё. Тийм байна. MPJ эндэл гоё байхгүй. Яг тэрэн шиг нөгөө David Thompson-гийн хувь хүний профайл нь Jamal Murray-гаас илүү байгаа даа. Тий. Би Billups бол өөрөө амар дуртай. Тийм учраас явах гэжтэй тавьж байгаа. Melo-г цувралт хожуулсан хүн чинь Billups үстэй. Тий. Melo чинь 4 онд за Minnesota-д 4-1, 5 онд San Antonio 4-1, 6 онд Clippers 3-аар гараад 6 хожигдсан заяа 4-2. Тэр чинь Coutinho Mobley, Elton Brand, Sean Livingston Chris Kaman байлгүй. Тим Clippers хожигдоод 7 онд San Antonio 4-1, 8 онд Lakers 4-0 шүрдүүлээд. Тэгээ байжсэн чинь Billups ирээд бүсийн финал руу явж байгаа. Бүсийн финал руу явхад Billups тэр үедээ бас 4-5 дараалаад Detroit-тэй бүсийн финалд гарцсан. Тийм. Тэгээ амар үүдэх байхгүй. Melo тэр жил ганцхан хамгаалсан байдаг байхгүй. Тэгэхээр Billups байгаа бол Melo авмаар бол Billups хажууд байх хэрэгтэй. Jokic байвал ингээд Murray тэгээд гоё юу шүү дээ. Тэгэхгүй бол Billups гүүгэр бол Melo чирэг байхгүй ер нь бол. Тэгэл 6 дээр нь тэгвэл саяны Six Man of the Year JRS. Тэр нэг юу амир инэттэй байдیں۔ Зүгээр нөгөө манай найз Denver-ийн тоглолтыг үзсэн юм байна. Тэгээд тэгсэн чинь яг тэгэж хэлсэн гэсэн. Яг сэлгээний хойно сууж исэн байна л да манай найз. Тэгээд Жорж Карлтон ч ингээл амар комбинац зураалсан гэсэн. Энд ч Kenny Martin Camby давхар заслаа яриад за ингээд явахад Melo ингээд зөрүүлээд ингээд яриадсан юм байна л да. Iverson Billups аль нь ч байхаа да. Тэгээд J.R. Smith нэг I just wanna shoot some threes. Жорж Карл төгсгөлтөнд тэгсэн гэдэг байгаа. Тэ JR бүр нэр хамгийн шилдэг таймаа тоглогч. JR бас мэдрэл нь муудахаар амар штэ. Амар штэ. Тэг хиний дээрээс үлээд тогтдог амар. Crazy girls fuck better гэж үг байдаг штэ. Ингээд яг тэр OKC-гийн тэр 11 оны цуврал дээр 3 дараалж 3-аас хийж мэгээд солиор болсон штэ. Тэр нэг би нэг тоглолтын санааттай бүр ингээд нисээд ороод ирсэн бүр. Ginobili-гийн дэг. Тийм тэр бүр амар. Тэр чинь би ордонд үзчихсэн бүр. Яг тэр half time юм шүү дээ тий. Би тэр тоглолтыг бүр амар санд яхахтайгаа би ордонд үзчихсэн. Сая нөө George Karl Jr гэснээр George Karl ч одоо нөө Twitter-ээр нэг
бүгдийг муулж байгаа шүү дээ. Мань үү тэгээд яг нас тэгээд Canyon, Melo бүгдийг байхгүй болгож байгаа. JR чи юу гэлээ нэг юм хэлсэн юм аа. Тэгээд энэ өрч бас нэг жоон бифтэй болцсон. JR чинь бүр rookie жилд нөгөө пресс конференсээр тоглоулахгүй гээд. Тэгээ Barkley устгой дууралж чи наад хүүхдээ яах гэж тэгээд байгаа юм бэ. Тэгвэл тэгээд тоглохгүй л байна үсттэй. Тэрийг хэвлэн багуурлаар хэлэх юмар шүү. Энэ дараагийн тоглолтод тоглохгүй гэд. Тэгээд ингэсэн юм а тэр чинь хиний эсрэг байлаа. Тэр юу юм шиг Сан Антонио л юм шиг 7 хоног хавцахгүй. 8 оны Lakers үрдүүлдэг тэр лөө. Iverson Melo хоёрт плей зурсан юм бэлээ. Тэгтээ яг тэр плейг харах юм бол Iverson Melo хоёрт бөмбөг гарга байгаагүй байхгүй. Тэгвэл JR аваа шидсэн байхгүй зүгээр хинч байсан тэгэхээр Жорж Карлохоор чүмөө аваа шидчихлээ гэд алнаа гэд. Тэгтээ өөр хинч байсан аваа шидэх байсан тэрийг нэг тиймэрхүү юм болчихсон. Тэр чи яадаг үлээ те Антони Картер холбогч дээр гардаг үлээ тэр үед чи. Антони Картер мо дурак чин тэр 9 онд Trevor Ariza-д аваач бөмбөг өгж эсрэг намтаа тохирсон шүү дээ. Lakers мөнгө өгсөн гэсэн. За окей. Тэгээд дуусаа те. Өнөөдөр ирж оролцсон амарч явах та. Иргэн амарч явах та. Маш их баярлалаа. Тэгээд Denver Nuggets-ийн талаар ер нь бол бид хоёр яг ингээд нэг юм ярихгүй хүлээгээл лээдэг байсан. Тэгээд яг бид нар ингээд маш гоё лээ. Season-ууд дээр нэг арай илүү баг 2 дугаар сегментээр оцолж яриа гэдэг ингээд нэг нэгээр нь яриа явж байгаа. Тэгээд өнөөдөр яриа бол маш гоё боллоо. Тэгээд амарч явах та баярлалаа. Сүүлд нь хэлэх мессеж өгөх юу вэ? Энэ блог манай NBA Talk-оор гараагүй жилийн дараа саксон бөмбөг яг албан ёсоор ирж байна гэдэг. Нэгт NBA-гийн фан байгаарай. Хоёрт багийн фан, гуравт хувь тоглогчийн фан байгаарай. Өрсөнд баярлаа. Дүүгээ амлсан ёсоор тэгээд. Үнэхээр баярлалаа. За bye guys. За штэ. Юуны чинтер зугаа цэнгэл rocket bitch тухай цэнгэл бити танна бүсэл хийнээс доош муухай юм хэл за тэг одоо бүсэл хийнээс өөр мэри бүсгүчүүдийн хэн үс гизэг мөминэри охаста бишээ наачин болохгүй захирлагын rocket bitch мөм гитсэн шаажин болох уу за тэр болохгүй гэж ягаас тэг хэрэгэ чи мэджагаас тэг дандаа масик хамарсан дүүхийн гэж хэлж байгаа штэ одоо дандаа хүзүүнээс л дэшээ дуулах шүү хөдөөнөөс одоо самаагүй бүгдээрээ сонсох дүүхийн шүү Тимэтин хипхоп сонсдог хин бэдин шинээр одыг төрүүлэх миний шимэн тим бэдин хамааралтай байсан бол би юм болох байсан байх надаас гарсан дуунууд хиймэл болох байсан байх миний бас чиний сэтгэл түрхэ болох байх Rocket Bay гэдэг нэрийг чүртэл солих байх хамааралтай байсан бол би юм болох байсан байх надаас гарсан дуунууд хиймэл болох байсан байх миний бас чиний сэтгэл түрхэ болох байх Rocket Bay гэдэг нэрийг чүртэл солих байх чиний нэр өгчүүл яд юм бэ ямар шат юм бэ жимсний нэр өгчих юм бол чихэн дамар наалт штэ Rocket Bay нэрийг чинь нэлэхэд хэцүү юм зэрэгтэл хэлэхэд амархан нэрийг чи сонгол чи зөв юм хийж байгаа чин тэр бид нар сайн бододгийн нэр бид нар чиний нэрийг солин цаана байж байгаа чи ир Тэгихээр алим эсвэл банан за банан гэж хэрэггүй юм а зарим утга санаа за бицо киви гэж байгаа лимонс гэж байгаа бас тимонч гэж байгаа Бишээ юу тэмөө хадуурсан явж шít Жимстэй би олс түрийг андуурсан авч шít Хамааралтай байсан бол би юм болох байсан байх Надаас гарсан дуунууд хиймэл болох байсан байх Миний бас чиний сэтгэл түрхэ болох байх Rocket Bay гэдэг нэрийг чүртэл солих байх Хамааралтай байсан бол би юм болох байсан байх Надаас гарсан дуунууд хиймэл болох байсан байх Миний бас чиний сэтгэл түрхэ болох байх Rocket Bay гэдэг нэрийг чүртэл солих байх Тэгэхээр юм байна баяраа Нэг өдрийн хан гэдэг дуу зарим нэгэн хүмүүсийг эмзэглүүлэх тэнэг дуу Тиймээсэн дууг чинь бид нар хаслаа Үсийг чинь бүсгүй хүнийхтэй ижил болгож заснаа Би хаалцсан шít ургуулчихгүй юу чадахгүй ургуулахгүй юу те Тэгвэл гэрээгээ чи зөрчсөн болохоор торгуулчихгүй юу те Man fuck the гэрээ fuck the гэрээ За яг уу тэгжилвэ маргааш чамаг цагта ирээд аваад яваа шүүхэд дүгэн шүүх чамаг шүүгээд дүгэн авдаг 10%-аас чи байгаа мөнгө түүгээд дүгэн за юу баяра Bayra, 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 bayra.